Сайн байцгаана уу? Монтарогийн ертөнцтэй иргэн бүгдээрээ тавтай морилцгаана уу? Шинэ бичлэгээрээ уулзаж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн бичлэгийн гол топик гарчиг бол одоо 10 сарын 22-нд шинэ сар гарах гэж байгаа. Тэгэхээр энэ гарч байгаа шинэ сар маань энэ 25 оныг дуусах хүртэл 3 удаа шинэ сар гарахаар байгаа. Тэрний одоо нэгдэх шинэ сар нь гэж ойлгож болно. Тэгэхээр энэ шинэ сар маань та бүгдийг яг хаашин чиглүүлж байна те? Энэ шинэ сараар ямар бэлэг боломжууд гарч байна? Энэ шинэ сар та бүхэнд одоо юу ямар хөгжилт одоо хүргэхээр байна? Шинэ сарны урьдчилгыг бол хийхэд бэлэн болсон байна. За мэдээж уламжлалт тасаараа та бүгдийг 3 бүлэгтээ хувааж байгаа. За энэ удаа та бүхэн ажиглаж байгаа бол Монтаро маш их юм далайн уур амьсгалтай гэх юм уу? Далайн уур амьсгалтай зөндөө олон юм хисаа дунгийн нэг иймэрхүү материалуудтай сууж байна. За тэгээ шинэ уншлагаараа бас энэ одоо сонголтын хэрэгслээ юу хийх вэ гэд бодож байсан боловч энэ хөөрхөн 3 хэрэгсэл маань өөрсдөө яг энэ шинэ сарны уншлагаар одоо орё гэд ингээд гараад ирсэн. Тэгэхээр энэ яг үндэ энэ 3 дээр за энэ 4 хисаа дум маань ингээд надад яг энэ уншлагын өмнөх хэдхэн хоногийн өмнө ингээд гарч ирсэн байгаа. Тэгэхээр магадгүй та бүгдтэй уулзах гээд сонголтын хэрэгслээр өөрөөсөө сонгоод ингээд зориудаар гарч ирсэн байх гэж бэлгшээгээд ямар ч тач нөгөө 3 бүлэгтээ хуваадаг учраас энэ 3-ыг ингээд сонгоцсон байгаа. Тэгэхээр манай 1-р группийн маань бол ийм хөөрхөн цайвар өнгөтэй, ийм бяцхан толботой ийм хисааг сонголтын хэрэгслээрээ сонгоно. Тэгээ энэ хисаа маань бол өөрөө ингээд битүү юм наалттай эсвэл угаасаа салгаагүй ингээд хатаачихсан хисаа байх магадлалтай. За ийм битүү хисаа байна шүү. За 2-р группийн маань болохоор ийм хөөрхөн дум байгаа. Ногоон өнгөтэй, тарвс шиг гэх юм уу, иймэрхүү судалтай. За ийм хөөрхөн дум байгаа шүү. За тэгээд манай 3 дахь группийн маань бол ийм том нөгөө хоёроос хамаагүй том. Тэгээд ерөөхдөө бол салхачихсан. Тэгээд ийм гоё дулаан өнгөтэй ийм хөөрхөн хисааг сонгох юм байгаа шүү. За тэгээд бүгдээрээ шинэ сарны уншлага руугаа орцгоё. Та бүхэн маань зүрхэн дээрээ төвлөрөөд тайвнаар сонголтоо зөв хийгээрэй. Тэгээд энэ удаагийн бичлэг нь бас хөөрхөн шинэ хүзэртэй бичлэг байгаа. Тэгэхээр маш сонирхолтой байх гэж найдаж байна. Тэгээд энэ урьдчилан маань өөрөө бас нэмэлттэй байгаа. За тэгээд нээлттэй болон нэмэлттэй уншлага дээр ямар асуулгуудад одоо хариулахыг бол группийн уншлагууд дээр тайлбарлаад явчихлаа. Тэгээд бүгдээрээ уншлага руугаа орцгоё. За 1-р группийн маань уншлагатаа бүгдээрээ тавтай морилцгаано. За нээлттэй уншлага дээр бол яг үндсэн 4 асуулганд хариулж байгаа. За хамгийн ихнийх нь бол яг одоо та бүхний маань энерги хэр байна? Энергийн шалгалт дээрээс нь яг энэ зөв группээ сонгосон хэсэгтэр энергийн одоо чекийг бол хийж өгөхөөр бэлэн болсон байна. За тэгэхээр 1-р группийг сонгосон хүнс маань сүүлийн үед найз нөхөдтэйгөө эсвэл ажлын хамт олонтойгоо эсвэл гэр бүл хамаатан төрөл садан гэд ерөнхийдөө хүмүүстэй жаахан харилцаа багасгасан илүү өөрлөгөө өнгөж ингэж дотогшоогоо илүү нөгөө ганцаардмал хэв шинжтэй байхыг эрхэмлсэн гэх юм. Эсвэл одоо хүн хоорондын харилцаан дээр жаахан зөрчилтэй нэг л уялдаж өгөхгүй, ойлголцож өгөхгүй, ив түнжингүү, магадгүй маргалдсан, сөргөлдсөн иймэрхүү байсан байж болно. Хэрвээ тэгсэн бол та зөв группээ сонгосон байна гэж ойлгож болно. Эсвэл одоо өөрийн хамгийн одоо 90-50-ны найз нөхөдтэй хамгийн сайн найз нөхөдөө бас муудалцсан ч юм уу ийм байж болно. За тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр тодорхой хэмжээний сөрөгчм, ойлголцохгүй байдал иймэрхүү зүйл үүссэн. Сүүлийн үед бас ганцаарцсан мэдрэмж авсан бол бас зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. За дараагийн үзэр нь болохоор энэ бол шинэ үзэр байгаа. За энэ үзэр маань бол өөрөө Rustic Tarot гэдэг үзэр байгаа. За би та үзэрнийхээ энэ савыг харуулъя. Rustic Fortune Tarot гэдэг ийм хөөрхөн үзэр авсан. За энэ үзрээс бол яг одоогийн энержиг болохоор яаж тодорхойлж юм гэхээр бас сүүлийн үе та бүхэн маань маш их одоо гэргийн хаан болон зочдод ээж болно. Хоол хүнсэн дээр их анхаарсан. Хоол хүнсний одоо яг ажлын процессыг бие дааж хийж байгаа гэх юм уу? Эсвэл нөгөө гэргийн хаан болон амьдарч байгаа орчны хоол хийх процессыг яг дагнаж хариуцаад маш их хэмжээгээр хоол хийж байгаа.
Тэгээ эндээ бас тодорхой хэмжээний түүртэй байгаа гэдэг ч юм уу тий. Тэгээд нөгөө амьдралын юм жижигхэн процессууд дээр түүртэж байгаа. Тэрэн дээр түүртгээс гадна нөгөө энерги нэг чухал биш ирнэ, чухал ажлууд идэв шүү дээ. Яг нэг гэрээ ажлууд идэг тий. Дамаа хүүхэд гарах, хүүхдийн хоол бэлдэх, эсвэл оройн хоолоо хийх. Яг ийм чухал биш ирнэ чухал. Өдөр тутам хийдэг хэрнээ энерги аягүй их сорч идэг нэг иймэрхүү жижиг сажиг ажил дээр их түүртэй байгаа. Энд энерги соруулаад байгаа. Иймэрхүү энерги алдаад байгаа. Иймэрхүү бол бас зөв группээ сонгосон байна. Махтай холбоотой ажил эрхэлж байгаа. Эсвэл махтай холбоотой одоо дайет дэглэм барьж байгаа. Махны дэглэм ч юм уу эсвэл махаа хасах ч юм уу иймэрхүү дэглэм барьж исэн бол зөв группээ сонгосон байна. Урд шарсан хуурсан юм их хийж идсэн эсвэл хийх хүссэн хүсэл одоо ихсэн тиймэрхүү байсан бол зөв группээ сонгосон байна. За дээрээс нь далайн хоол хүнсэнд их дурлсан далайн хоол хүнс их хийж идсэн бол бас зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. За тэгээд миний энэ хэлж байгаа шинж тэмдгүүд бүгдээрээ ингээд нийлээд бас сүүлийн үеийн та бүгдийн энержигийн одоо төлөв байдал байна гэж бас ойлгоорой. За Shamanic Healing-гээс болохоор retreat үзэж бууж ирсэн. Тэгэхээр та бүхэн сүүлийн үед ингээд өмнө нь харж байгаагүй харах өнцгөр аливаа зүйлийг харж эхэлсэн. Өмнө нь ухаарж байгаагүй тэр ойлголтуудыг, мэдлгүүдийг, ухаарлуудыг бас авч байгаа тий. Ер нь энэ хорон ертөнд чинь яг 7 өнгөнд багтдаггүй юм биш үү гэдэг ч юм уу тий. Ер нь алимчин ганцхан улаан байдаггүй юм биш үү гэдэг ч юм уу нэг ийм сонин өнцгөөс эсвэл бусдын өнцгөөс эсвэл харж байгаа өнцгөө илүү 3-6 болгосон ч юм уу тий. Тиймэрхүү байдалд орсон хүмүүс байвал за нэгдүгээр группийн та бүхний маань energy check байх нэ гэж ойлгоорой. Тэгээ 3 аяг болон 3 одоо Tree of Meals гэж байгаа. Тэгэхээр 3-ын тоотой холбоотой сүүлийн үед 3 нь бастай хүүхэдтэй бол гэдэг ч юм уу тий. Эсвэл амбул гуруула бол 3 дугаар ангийн хүүхэдтэй бол гэдэг ч юм уу. 3-ын тоотой холбоотой бас танд ямар нэгэн түүх болон тодтгол тодорхойлт байдаг бол бас зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. Тэгээ сүүлийн үеийн та бүхний энергийн одоо процесс бол иймэрхүү байх нэ гэж ойлгоорой. За тэгвэл 2 дахь асуулт нь болохоор энэ 10 сарын 22-нд шинэ сар гарч байгаа. За энэ уншлага бол өөрөө шинэ сарны уншлага байгаа. Шинэ сар маань та бүгдийг хаашаа чиглүүлээд байгаа юм бэ те? Яг амьдралын аль талбар руу чиглүүлж байна. Яг аль зүг рүү чиглүүлээд байна. Ямар одоо бэлэг боломжууд байна гэж илэрхийлж хэлж байна гэдэг дээр нэгдэл хідэн хүзрүүдийг бол суусан байгаа. Цагаан өнгөтэй холбоотой цагаан өнгийн эд хэрэглэл, хувцас, хунаар, аксессуарууд эсвэл цагаан өнгийн машинт хэрэгтэй иймэрхүү зүйлүүд худалдаж авсан. Иймэрхүү цагаан өнгөнд татагдсан болоос зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. Hermit үзэр маань бол доош харж буусан байна. Та бүхэн магадгүй түрүүн бас гарсан тий. Сүүлийн үед бас ингээ харилцаа холбоо их багассан, хүмүүстэй маргалцсан, эсвэл хүмүүстэй харьцахыг хүсэхгүй ганцаараа одоо бүгсэн гэдэг ч юм уу тий. Илүү ганцаардмал мэдрэмжүүдийг авсан, эсвэл ганцаараа байхыг илүүд үзсэн. Иймэрхүү байсан бол шинэ сар бол та бүхнийг яг үүний эсрэгээр байлгахыг хүсэж байна. Тэр чиглэл рүү та бүхнийг чиглүүлж өгч чинь, тэр чиглэл рүү та бүхнийг татаж байна гэсэн үг. Тэр чиглэл рүү татах бүх одоо нөхцөл боломж жорн одоо дэмжиж өгөх болно. Чиглүүлж өгөх болно гэсэн үг. Тэгэхээр илүү ганцаардмал байсан бол илүү олон харилцаа руу орно. Хүмүүстэй одоо ив түнжингүү маргалцсан бол илүү буцаад ойлголцох тэр чиглэл рүү чиглүүлж гин гэсэн үг. Тэгээд илүү уян хатан илүү нөгөө найз нөхдийн хүрээд хэлсэн, уулзалт цуглаан ихэлсэн, тиймэрхүү зүйлд уригдсан, очих шаардлагатай болсон, томилогдсон тийм нөхцөл байдлууд руу бол чиглүүлж өгч байна. Тэгээ ганцаараа байхдаа олсон тэр нөгөө retreat үзрийн энэ ухаарал байсан шүү дээ тий. Энэ ганцаараа байхдаа юу ойлгохыг хүссэн, юу харахыг хүссэн тэр даалгавар сургамжаа бол хийж гисэн юм болчихсон. Одоо харин буцаад физик амьдрал руугаа эсвэл одоо үе руугаа буцаж ирээд илүү одоо network харилцаа холбоогоо илүү бэхжүүлэх чухал юм шүү гэдэг ийм мессежийг хүргүүлж байна. Тэр чиглэл рүү бас татаж өгч байна. За дээрэс нь reunion of souls үзүүр маань болохоор бас уруу харж буусан. Тэгэхээр яг энэ хоёр чинь адилхан утгатай гэсэн. Сүүлийн үед бол илүү ганцаараа байсан бол одоо илүү танд network хэрэгтэй, танилын үрээ хэрэгтэй, танилуд хэрэгтэй, баг хамт олон хэрэгтэй, багийн ажиллагаа хэрэгтэй гэдгийг бол энэ хөтөлбөрөөр бол сануулж байна. Тэгээд тэр чиглэл рүү яваарай гэдэг зөвлөгөө өгч байна. За тэгээд live series үзэр бас ингээд та бүхэнд шинэ үзэр харагдаж байгаа ба. Тэгээд би ийм хөрхөн үзэр бас харсан. The live series tarot гэдэг ийм савтай. За энэ өдрөөс маань болохоор бас шинэ сарыг ингэж тодорхойлж байна. 8-ийн саваа маань уруу харж бууж. Тэгэхээр сүүлийн үед та бүхэн юм бүхний үр дүн хурдан үзгээд байдаг. Аливаа зүйлд одоо үйлчлэгээ үзүүлчихэд одоо юу гэдгийг жишээ авахд бол нэг онлайн дэлгүүрээс нэг юм захиалчаад нөгөөх нь одоо 24-48 цагт хүрэгдэнэ гэвэл эхний өдөр ингээ хүлээгээд төвчгүй байдаг ч юм уу тиймэрхүү нэг жаахан
аливаа зүйлийн үр дүнг хурдан үзэх гэсэн эсвэл одоо зорилготой хурдан хүрэх гэсэн хийж байгаа ажил мэргэжилтэд одоо хурдан үр дүн үзэх гэсэн ийм нэг адгуураад байсан гэх юм уу? Тийм адгуураад байсан бол шинэ сар бол таныг илүү төвчээрийг жаахан шалгах аливаа зүйлийн үр дүн, аливаа зүйлийн руу очих тэр point тэр зогсоолууд, тэр цэгүүд дээр илүү нөгөө мэдрэмжийн хувьд ч бай, шууд утгаараач бай, илүү удаан өрнөд байгаа юм шиг. Аливаа процесс удаан өрнөд байгаа юм шиг. Аливаа үр дүн илүү удаан гараад байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгөхөд бол бас чиглэж байна. Энэ бол нэг муу мэдээ бол биш манайхаа. Зүгээр л мэдрэмжийн хувьд одоо тийм илүү тайван байх, илүү төвчээртэй байх зорилготойгоор цаг хугацаа үр дүн процессыг илүү удаан мэдрүүлэх болно гэдэг ийм мессеж орж ирж байна. За энэ маань бол яагаад муу зүйл биш вэ гэхээр угаасаа чанарын ялгаа байхгүй манайхаа. Тоо ялгаа байхгүй, чанарын ялгаатай. Тэр нь болохоор угаасаа нэг сар бол 30 хоногтой, 31 хоногтой, 24 цаг байдаг тий. Өөр юу гэдгийг 7 хоног байдаг. Бүх зүйл ингээд урсгалаар явж байгаа. Тэр өдрүүд, тэр сарууд заримдаа бидэрт маш хурдан өнгөрдөг тий. 24 цаг маш хурдан өнгөрдөг. Зарим өдрүүд 24 цаг маш удаан өнгөрдөг. Энэ бол зөвхөн мэдрэмжийн асуудал. Яг тэр мэдрэмжийг филингийг өгнө л гэж байгаа. Энэ маань болохоор цаад утга нь юу вэ гэхээр та бүхнийг илүү төвчээртэй байлгахад. Дээрээс нь бурханлаг цаг гэж байдаг. Зөв цаг, зөв газараа, зөв цаг хугацаа гэдэг зүйл байдаг гэдгийг ойлгуулах гэсэн нэгэн хичээл байх нэ. Энэ бол тийм ч хэцүү зүйл биш байх нь шүү. За бас нэгэн чиглэл болохоор winery гэдэг үзэр гарсан. За энэ бол нөө rustic тариутын үзэр winery гэдэг. Тэгээ family owned operated гэдэг одоо энэ гэр бүлийн одоо бизнесийн wine бизнес байх нь шүү дээ. Тэгээд king of drinks. Тэгэхээр нөгөө king of cups гэдэг гэсэн. За энэ үзэр гарч ирснээр бол шинэ сар та бүхнийг илүү сэтгэл өндөр, сэтгэл ханамжтай, илүү сэтгэл зүй хүчтэй, илүү эерэг тийм сэтгэл ханамжтай, сэтгэл дүүрэн тийм мэдрэмж рүү чиглүүлж чинь гэсэн үг. За тэгж ойлгоорой за. За өөр хаашаа чиглүүлж гинэ гэхээр new life үзэр гарч ирсэн. За new life үзэр гарч ирэхээр таны одоогийн амьдралын хэв маяг, зуршил, дадал, за одоогийн амьдрал яг ямар байна? Тэр бүхэн шинэ цикл рүү орж байна. Шинэ амьдрал эхэлж байна гэж ойлгож байна. За энэ шинэ амьдрал бол та бүхний юу ч өөрчлөгдөж болно. Дадал зуршил өөрчлөгдөж болно, хэв маяг өөрчлөгдөж болно, бодол харах үнцэг өөрчлөгдөж болно. Тэгээд түлхүү бол сэтгэл зүй тал руугаа өөрчлөлт ирэх боломжтой гэж харагдаж байна. Тэгээд нөгөө талаараа болохоор найз нөхөд хүн хоорондын харилцаан дээр бол шинжлэл, шинэ амьдрал бий болох нэ гэж ойлгож байна. За тэгээд цаг хугацааны Oracle card маань within a year гэж гарч ирсэн. Тэгэхээр нэг жилийн хугацаанд үр дүнгээ өгөх тэр шинэ өөрчлөлт рүү энэ шинэ сар таныг чиглүүлж ин гэсэн үг. Тэгэхээр ямар ч шинэ өөрчлөлтөнд орсон байсан үр дүн нь бол жилийн дотор гарах тэр өөрчлөлт рүү чиглүүлж ин гэж ойлгоорой. За ингээд багцлаад үзгээр манайхаа амьдралын яг аль талбар руу чиглүүлээд явуулаад байна гэхээр амьдралын сэтгэл зүй, сэтгэл ханамж, тийм үү? Сэтгэл зүй, сэтгэл ханамж. За тэгээд хүн хоорондын харилцааны талбар руу илүү та бүхний чиглүүлж өгч байна. Энэ дээр илүү өсөлт хөгжил, энэ бүхний өсөлт хөгжил рүү чиглүүлж өгч ин гэж та бүхэн ойлгоорой да. За энэ хэсэг нь бол ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За тэгвэл дараа нь болохоор 3 дахь асуулт нь бол шинэ сарны энэ өгж байгаа боломж тийм ээ. Энэ өгж байгаа энэ баялаг, бэлэг энэ бүх зүйлийг яг хүртэхэд юу саад болоод байна гэдэг дээр хүзрүүд дэлгэцэн байгаа. За энэ дээр бол тэ Empress үзэр гарч ирээд it's all good үзэр маань өргөө харж буусан. Тэгээд 6 of cups болон 7 of cups бол бүгдээрээ доошоо харж буусан байгаа. За Empress үзэр гарч ирдэг нь бол за та бүхэнд бол яг бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл, бүтээлч зан төлөв те, бүтээлч байдал бол тодорхой хэмжээний энержи бол байна. Гэхдээ тухайн аливаа зүйлийг хийхдээ хэтэрхий олон талаас нь хараад байж явах магадaltaй гэсэн. Гол өнцгүүдээ хараад тий гол зарчмаа баримтлаад газ хийчих юм дээр хит их нухаад байна уу да гэдэг нэг юм энерги гэсэн. Энэ зүйл өөрөө саад болж байна гэсэн. Аливаа зүйлийг хийхдээ, бүтээхдээ, үйлдэхдээ хэтэрхий бүх үнцгийг харж иж магадгүй. За сайн тал нь энэ юм байна. Муу тал нь энэ юм байна. Ашигтай тал нь энэ юм байна. Оновчтой тал нь энэ юм байна. За ингэвэл ингэн тэгвэл тэгэн гэдэг ингээд нөгөө 7 хэмжээч нэг огтлохын зөв ч гэсэн яг 70 хэмжээтэй наал гэдэг нэг юм утгыг бол илэрхийлж байна гэсэн. Хэтэрхий их детальчилж бодож сэтгэж хэтэрхий их детальчлаад байна гэдэг энэ зүйл маань өөрөө саад болоод байна гэдэг мессежийг хүргэж байна. За бас it's all good үзэр маань доош харж буус. Тэгэхээр та бүхэн маань бүх зүйл сайхан болно гэдэг юм тайван темп байдаг тийм болно доо бүтэндээ бүх зүйл сайхан болно гэдэг нэг юм итгэл байдаг тийм тэр зүйл байхгүй гэсэн. Тэгэхээр нөгөө нэг ирээдүгээ нөгөө талаараа ирээдүгээ маш их зовниж байна.
ирээдүгөө маш их санаа зовж байгаа. За ирээдүйд ингэж үл яана, ингэж явж байгаад энэ буруу сонголтоо хийл яана, энэ ингэж явж байгаад ингэ буруутчул яана. Одоо ийм байгаа юм чинь одоо хойшид яах юм бэ гэж мэгээд ингээд маш их юм сөргөөр бодож ингэж сөрөг зүйл дээрээ төвлөрөөд байна гэсэн. Ерөөсөө эргээд бодохгүй гэсэн. Нөгөө талаараа ил ухамсар чинь ерөнхий мэдэж байгаа ч гэсэн далд ухамсартай бол өөртөө итгэх итгэл гэдэг зүйл алга байгаад байна. Тэгээ positive буюу эерэг байдал бол байхгүй байгаад байна гэдэг. Энэ бол өөрөө бүхэл бүтэн саад болж байна гэдгийг илтгэж байна. За өөр саад бэрхшээлээр болохоор Six of Cups маань 3 харж бос. За тэгэхээр та бүхэн маань бол өнгөрсөндөө бас амьдраад байна. Өнгөрсөнд нөгөө алдаанууд, өнгөрсөнд шархнууд, өнгөрсөнд нөгөө бүтлгүүтлүүд тий бүтлгүүцэн туршлагууд тэр бүх зүйлээ ингээ бодоод одоо дахиад бүтлгүүтжүүл яана. Өмнөхтэй төстэй энэ хийх гэж байна. Өмнөхтэй төстэй харилцаа бий болж гин. Өмнөхтэй төстэй маргаанууд бий боллоо. Одоо ингээд яг давтагдах гад байна гэдэг ч юм уу тий. Нэг иймэрхүү яг нөгөө өнгөрсний алдсан тэр зүйлээ тавьж явуулахгүйгээр яг тэрэн тэгээ зурлж чинь гэсэн. За нөгөө талаараа энэ ирээдүй гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр яг өнгөрсөндөө юу яагаад өнгөрсөндөө амьдраад өнгөрсөндөө тавьж явуулахгүйгээр яг тэр бүх зүйлээ бариад тэгээ ирээдүйрүүгээ санаа зовноод завнаад байна гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө нэг энэ хоёрын гол чинь одоо төлөв гэж байна. Одоо юу болж байна? Гадаа гоё нар гарч байна. Юусэн хамаагүй те. Яг одоо танд юу байна? Орох маш гоё орон байна. Унах унаа байна те. Хажууд чинь эхнэр чинь байна, нөхөр чинь байна, хажууд чинь хамт олон байна. Та ажилтай байна, та цалинтай байна. Эсвэл та хийдэг юм хоббитэй байна. Танд тусалдаг хүмүүс байна, танд ээж аав байна. Нөгөө байгаа зүйлдээ төвлөрөхгүй яг өнгөрсний юм руугаа хараад ирээдүрүүгээ зовноод ингээл нөгөө талархал байхгүй, байгаа зүйлдээ төвлөрөхгүй, эрг зүйл рүү төвлөрөхгүй нөгөө нэг яг энэ өнгөрсөн ирээдүй хоёр руугаа ингээд харчхаараа одоо байгаа бүх зүйлээ мэдрэхээ барьчих. Тэгээ одоо байгаа бүх зүйлээ мэдрэхгүй, харахгүй байгаа тахаар чинь талархал гэдэг зүйл байхгүй болчихно. Тэгээ ингээд энэ бүхэн ингээд удаан үргэлжлээд ахаар өөрийнх нь зүгээр л тэр итгэл үнэмшил тэр бодлууд чинь нөгөө ирээдүйн тэр чиглэл болон боломж биелгүүдийг ингээ хаагаад саад болоод байна гэсэн. Тэрнээс иш одоо юу гэдгийг таны ажлын дулмаа, таны ажлын бата хоёр саад болж харагдахгүй байгаа биз. Тэгэхээр ерөөсөө яг тэр таны юун төвлөрж байгаа тэр зүйл чинь өөрөө саад болж гарч ирж байна гэдгийг ойлгоорой. За Seven of Cups маань бас уруу харж бууж. Тэгэхээр энэ маань бас юу илэрхийлж байна гэхээр танд маш олон бэлгүүд, сонголтууд, боломжууд ирээдүйд чинь байна. Гэхдээ та тэр гоё боломжуудыг харж агаад за энэ хүзрийг би ингээд дээш нь харуулъя л да. Ийм олон гоё бэлгүүд байгаа тийм энэ дотор нь энэ хөмөрцөн аягнууд дотор бэлгэнүүд байгаа. Тэнгүүд эндээс ингээд дуртай бэлгээ аваа гэж бурхан танд өгч байгаа байхгүй юу? Тэнгүүд яг энэ залуу шиг энийг авах уу? За энийг авчи. Угаасаа л бүх зүйл дотор нь бэлгэл байгаа юм чинь аль нь ч ясаа яах вэ? Гэхдээ бас гоё ингээд сонгочих юмсан даа энэ бодож байгаа сонголтоо хийж байгаа шүү дээ тий. Маш гоё ихтгэл төгс. За энийг сонгоё гэдээ авчин тийм үү? Тэнгүүд энэ маань уруу харж буусан энэ үзэр маань. Тэгэхээр та бүхэнд олон сонголтууд байгаа ч гэсэн энийн сонгочий гэдэг тийм юу гэдгийг шийдвэр байхгүй. Шийдвэрт хүрч чадахгүй. Дээрэс нь эдрэг бүгдээрэнд нь бэлэг байгаа шүү дээ гэдэг тийм эерэг бодол нь байхгүй байгаа юм гэсэн. Итгэл байхгүй. Би хоосон сонгочихгүй дээ гэдэг тийм сөрөг зүйлээр төвлөрч ин гэсэн. Тэгэхээр бас л яг тэр зүйлийг өөрөө саад болж байна гэдгийг бас илтгэж байна шүү. За энэ хэсэг нь бол ойлгомжтой байсан байх гэж бодож байна. За дараагийнх нь болохоор хамгийн сүүлийн буюу дөрөвт асуулт нь таны сахиусаас үрж байгаа зөвлөгөө юу гэнэ вэ гэдэг дээр болохоор бас нэгэд бүлдэн үзрүү сонгосон байгаа. Харин сэлэн маань болохоор доош харж буусан. За бүдээс үзрүү гарч ирсэн. Connect with the fire үзрүү, harmony үзрүү, drink more water үзрүүд гарч ирсэн. За тэгэхээр нэгдүгээр та бүхэнд илүү хэмжээгээр ус уугаарай. Дээрэс нь аливаа амьдралын ингээд том зорилго төрөх, том үйл явдал тэ аливаа үр дүнд хүрэх бүх зүйл бол ингээд жижигхэн зүйлээс эхэлдэг тий. Нөгөө далайд далай усаар бүтдэг. Юу лээ манайхаа далай туслаас бүтдэг ч үлээ тий тийм үг гэдэг тий. Тэгэхээр яг тэрэн шиг та бүхэлдэн далайг бий болгох ч гэсэн тэр далай өөрөө усны туслуудаас бүтэж байгаа тий. Тэгэхээр яг тэрнтэй адилхан танд бол яг одоо ус дутагдаад байна. Зүгээр л өглөө босоод ус уугаад эхлээрээ таны амьдралын тэр хэв маяг таны сэтгэл зүй бие организм физик бие махбод чинь одоо ус дутагдж байна. Тэгэхээр усаа уугаад одоо илүү амьдралынхаа хэмнэлийг одоо энгийн зүйлээс эхлэе гэдэг ийм мессежийг хүргэж байна. За harmony үзэр гарч ирсэн. Тэгэхээр нөгөө нэг хамгийн анх гарсан energy байсан тий хүмүүстэй ер нь таарамжгүй байх гад байгаа. Тэр зүйлийг бол зүйл дээр болохоор өгч байгаа зөвлөгөө бол harmony буюу ив нэгдэл. Илүү уян хатан бай тий. Бүх хүн адилхан бодох албагүй, бүх хүн тантай нийцэх албагүй, та бас энэ нэгэнтэй заавал нийцэх албагүй. Аливаа гарч байгаа маргаан, сөргөлдөөн, асуудлууд тий зөрчилдөөнүүд ийм зүйл дээр бол илүү уян хатан бай. Нөгөө төгөр хүмүүстэй айл болох зөрчилдөж маргалтан гэхээс илүү эвтэй байхыг
үзээд дундыг баримтлаад эсвэл ойлголцох гэж хичээгээрэй гэдэг ийм зөвлөгөө бууж байна. За нөгөө талаас abundance буюу нөгөө элбэг дэлбэг байдал хүзэр гарч ирсэн. Энерги үзэр. Тэгэхээр элбэг дэлбэг байдал ирж явнаа. Таны ирээдүйд тэр чигээрээ элбэг дэлбэг байна. Тийм учраас тэр элбэг дэлбэг байдлын ирж байгаа тэр боломж бэлгийг хүлээж авахд өөрөө бэлэн болох хэрэгтэй байна. За бэлэн болохдоо нөгөө subconscious нөгөө нэг даалт ухамсар нөгөө итгэл үнэмшил нөгөө харах өнцөг тэгээ хүлээж би гинтийн бэлгийг байсан ч талархалтайгаар хүлээж авна гэдэг тэрний хүсэл аваад байгаа шүү дээ. Тэр зүйлээ одоо бэлэн болгоо, тэр сэтгэл зүгээ бэлэн болгоо гэдэг мессеж байна. Гой боломжууд ирчээд байдаг. Гэхдээ та хүлээж авахаас татгалзаад байвал тань руу орохгүй шүү дээ, тий. Тэгээ хичнээн гинтийн бэлэг байсан ч өөрийнхөө хүч хөдөлмөр хөлсөөр авсан байсан ч тий. Зүгээр л бэлэг бол бэлэг. Элбэг дэлбэг байдал бол элбэг дэлбэг байдал, мөнгө бол мөнгө, хөрөнгө бол хөрөнгө, тий. Тэгэхээр тэр зүйлийг зүгээр ямар ч байдлаар хурж ирсэн та зүгээр хүлээж талархалтайгаар хүлээж аваад, баяртайгаар хүлээж аваад, баяртайгаар хүртээрээ гэдэг. Тэр хүртэх тэр сэтгэл зүгээ бэлдээрээ гэдэг ийм мессеж өгч байна. Энэ бол маш том утга. Би энэ утгыг гоё гаргах гад янз бүрээр хэлж байгаа ч гэсэн та бүхэн манаас ойлгохгүй байх вэ гэдэг үүднээс дахин давтаад одоо 9 шидээр те элдв талаас нь ингээд одоо юу гэдгийг тайлбарлаад байгаа юм шүү. Зүгээр ойлгоцсон байгаа хүнд бол одоо юу гэдгийг нуршаад байгаа юм шиг сонсогдох боловч ойлгохгүй байгаа хүнд одоо ингээд нэг хэлчүүл тэр талаас нь ингээд хэлчүүд гээд маш их юм хичээж ярьж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн манаас ойлгоорой. Тэгэхээр элбэг дэлбэг байдал бол тань дээр байна. Гэхдээ та нөгөө юу гэдгийг хүлээж авахд бэлэн биш байгаад байна. Тэгэхээр зүгээр талархалтайгаар боломжийг хүлээж авах. Талархалтайгаар бэлгийг хүртэх тэр нөхцөл тэр сэтгэл зүй тэр эерэг энергийг бий болгоо гэдэг ийм мессежийг өгч байгаа шүү. За бас нэг зөвлөгөө нь болохоор connect with fire буюу галтай ажиллаарэ. Галтай холбогдоорой. Тэгэхээр нөгөө нартайгаа холбогдсон, нарандаа өргөлүүдээ өргөн те, нарандаа одоо хүслээ шивнэн, нарандаа талархлаа илэрхийлнэ, нарны мөргөл хийж болж чинь. За нарыг бүр жижигрүүлээд хідүүлээ лаа болгож болж чинь те. Тэгэхээр гоё бас нөгөө гэр оролт гэдэг хүмүүс маань гоё галаан түлээд галандаа нөгөө нэг өргөл барьцууд өргөдөн шүү дээ те. Гоё сүүлний өөх өргөдийн арц таван өнгийн торог энтер гэлээдэг. Тэднэр чинь ч гэсэн нөгөө тодорхой хэмжээний нэг талаараа шашны үйл боловч нөгөө талаараа яг сүнслэг утга нь юу вэ гэхээр тодорхой хэмжээний үргэл барьц өргөж чинь. Тэр гал гэдэг зүйлтэй холбогдож чинь гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр нөгөө нэг галт хүлдэг айл байвал гоё галтаа гоё идэ будааныгаа дандаа дээжийг нь шүү. Дээжийг шин зүйлийг задлаад өргөөд хүслээ хилээд те тэгээд ингээ ярилцаад ингээ коннект хийгэрээ холбогдоорой. За гал төлөх боломжгүй бол бүгдээрээ лаа болгож болно. Лаагаа асаагаад түүндээ ингээд хийх бүх зүйлээ хийлээд тэ хүсэх зүйлээ хүсээд ярилцаад бясалгаад гэсэн. Тэгэхээр энэ гал маань яг одоо энэ уншлага дээр энэ шин сартайгаа уялдуулаад та бүхэнд яаж туслах вэ гэхээр нөгөө сэтгэл зүгийг чинь дулаахан болгож өгнө гэсэн. Илүү нөгөө сөрөг зүйл дээр төвлөрчгөө зовнил дээр ингээд тулгуурлаад хүмүүстэй жаахан маргах гад ингээд байгаа тэр энерги илүү та дулаан болгоно гэсэн үг таныг. Тэгээ таныг дулаан болгохоор танаас хайр цэцэрнэ. Хин нэгэн дургу хүрсэн байсан ч та зүгээр л тэрэнд одоо юу гэдгийг илүү тайван хандж чадна. Яагаад гэвэл таны гал эрчим, гал махбод илүү нөгөө асцсан их байгаа учраас гаднаас ирсэн нэг жижигхэн товтлогоо таны галанд шатчихна гэсэн. Тэгэхээр танд ингэ нөлөөлөхгүй гэсэн. Тэгэхээр ийм бэлэгдэл утга учиртай зүйл юм шүү. Тэгээд хөдөлж чадахгүй байгаа, хөлтцсөн байгаа одоо тэр сэтгэл зүй, жоохон шантрал, ганцаардал тэр зүйлийг чинь гоё дулаахан болгож өгнө. Тэгээ нөгөө хүсэл эрмэлзэл, хүсэл тэмүүлэл, нэг үйл хөдлөл гэдэг зүйлийг чинь авах, нөгөө зориг гэдэг зүйлийг чинь гаргах те хүсэл тэмүүлэлтэй болгох, эрмэлзэлтэй болгох, үйл хөдлөл авах тэр зоригтой болгох чинь тусалж өгнө гэсэн үг шүү. За ингээд хамгийн сүүлд 10-ын сэлэн мандоош авч буусан. Тэгэхээр та сүүлийн үед маш их шархуудыг авсан, маш их тэмцэлтэй байсан, зөрчилтэй байсан, өргөлдөөнтэй байсан. Одоо өөр юу байдгийг олон сорилтуудыг давсан, нэлээд юм одоо юу гэдгийг дайн тулаанд явсан мэт даваа нухчаануудыг давсан мэт одоо ачааллыг авсан бол энэ маань одоо уруу харж бууснаар та бүхэн одоо нэг амьсгаа авах, одоо нэг шин цикл рүүгээ орох, одоо нэг итгэлтэй, хөөртэй, баяртай болох, одоо нэг тайван болох, одоо нэг юмыг нэг гоё эргээр харах, тэгээ хүмүүсээс нэг юм хайрыг хүртэх, хайрыг мэдрэх, хүмүүсийн тусалцааг авах, тэ гинтийн тэр гоё бэлэг боломжуудыг хүртэх, сонсох, хүлээж авах тэр нөгөө нэг гоё тайван мөчлөгч нь ирж байна гэдгийг илтгэж чинь шүү. За. Тэгээд аливаа мөчлөг болгон эхлэлтэй бас төгсгөлтэй байдаг. Тэгээд нэг хэцүү мөчлөгт явсан хүн хэцүүгээрээ тэр чигээрээ бүх амьдрал нь явахгүй шүү дээ манайхаа. Хэцүү мөчлөг хизээ нэгэн цаг дуусна манайхаа. Энэ маань 12 жилийн хугацаатай байна уу? 12 сарын хугацаатай байна уу? 12
цагийн хугацаатай байна уу хамаагүй. Тэр мөчлөг хідээр явах нь тэр нь хамаагүй. Хизээ нэгэн цаг тэр мөчлөг өөрөө дуусна. Тэгэхээр тэр мөчлөг дуусгал юм чинь хэцүү байгаа цаг хугацаа дуусна. Сайхан ирээдүй байгаа гэдэгт одоо бат итгэх нь өөрөө зүгээр л нэг сүнслэг ухаан сүнслэг онол биш. Энэ бол өөрөө ерөөсө бодит шинжлэх ухааны онол тийм үү. Тэгвэл сайн циклд явж байгаа хүмүүс маань бас адилхан бодох хэрэгтэй. Энэ цикл тодорхой хэмжээнд үргэлжлээд дуусна. Дараа нь хэцүү цикл орж ирнэ. Тэгэхээр хэцүү циклдээ яаж бэлдэх вэ гэхээр сайн байгаа үеийг ашиглаад маш их энергийг хоригдлуулад, маш их мэдлэгийг хоригдлуулад, маш их абунданс нөгөө баялагаа хоригдлуулад, мэдлэгээ хоригдлуулад, ухамсар ухаарлаа хоригдлуулад тийм эртний хүмүүс хүртэл өвс ногоо хур бүх юм тэгшэрсэн үедээ хамаг ургацаа хурааж аваад дараагийн ган гачигтай үедээ тэр хураасан ургацаа одоо хүмүүстэй багаар өгөөд ингэж явдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Сайн цикл та одоо яваа бол хэцүү үеийн циклтэй өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэдэг ийм зүйл бас. Мэдгүй сая яаж ярьж байгаа дийшээ дэлгийч үү. Тэгэхээр ямар ч байсан энэ хэцүү үе дуусаж байна. Манай нэгдүгээр үеийнх нь бол одоо шин цикл рүүгээ өсөлт, хөгжил, дэвшлийн, бэлэг боломжийн аз жаргалын, баяр хөөрийн, хайрын тэр нэг гоё цэцгэлсэн яг нэг юм сайн цикл рүүгээ, эерэг цикл рүүгээ орж явна шүү гэдгийг илтгэж байна. За нэгдүгээр группийн уншлага бол маш гоё, эерэг, гоё уншлага боллоо. За нэмэлтээр юу үзэж өгөх вэ гэхээр яг ямар алхмууд одоо энэ шинэ сарнаар ямар алхмууд хийх вэ гэдгийг харж өгье. Хоёрдугаарт яг сүнслэг тал дээр ямар хөгжил ирэх вэ, ямар хөгжил гарах вэ гэдгийг харж өгье. За 3 дугаарт физик амьдрал дээр ямар хөгжил твшил гарах вэ гэдгийг харж өгье. Тэгээд 4 дугаарт сахиусан нэгнээс ирж байгаа дохио мессежүүд танд яг ямар хэлбэрээр ирэх вэ? Тэр нь зүүдээр ирэх юм уу, үгээр ирэх юм уу, тоогоор ирэх юм уу, дуугаар ирэх юм уу? Ямар хэлбэрээр танд сахиусууд дохио мессеж танд хүргэх вэ гэдгийг харж өгье. За ингээд бичлэгэнд таалагдсан бол нэмэлтээрээ бүгдээрээ уулзцгаая. Тэгээ нэмэлт авахд бол маш амархан байгаа. Манай сошиал сувгуудынхаа чатаар нь аль уншлагын хэдгээр группийг сонгосноо хэлээд нэмэлтээ авъя гэд хэлэхэд танд шууд линк нь хүрэгдэж байгаа. Мэдээж энерги солилцооны төлбөрийн төлөөд линкээ аваад нэмэлтээ унших боломжтой байгаа шүү. За тэгээ бүгдээрээ гоё subscribe бас дараагүй хүмүүс зөндөө байдсан билээ. Тэгэхээр subscribe-а дараад хонхон дээрээ дараагийнхаа гоё бичлэгүүдээрээ хамгийн түрүүнд байнга уулзцааж бай. Тэгээд нэг юм хэлэхэд манай нэгдүгээр групп дээр түрүүн abundance гэж аль хэсэгт гарч ирлээ. За энэ ихтгэл дэлбэг байдал дээр мэдээж нөгөө нэг тодорхой хэмжээний буруу ихтгэл өнөмшрөл эсвэл нөгөө далд ухамсарны буруу хотлол байгаа учраас хүлээж авахд бэлэн бос байгаа. Тэгэхээр тэр зүйлийг засах маш гоё түлхүүр манай сошиал сувг дээр орцсон байгаа шүү. За тэр маань юу вэ гэхээр IG, Instagram болон Facebook аль дээр байгаа. YouTube дээр ч гэсэн шортоор байх оруулсан санагдчихээн. Тэр маань болохоор элбэг дэлбэг байдал, мөнгө санхүүгийн батламж үг. Affirmation-ыг оруулсан байгаа. Тэгэхээр яг тэрийгээ бүгдээрээ гоё өглөө болгон, өдөр болгон, орой болгон гоё тавтаад хэлж байгаарай. Таны амьдралын завгүй амьдралын чинь бараг 1-2 минутыг хугаслах бах. Гэхдээ энэ бол өөрөө тэр чигээрээ бүтэн workshop дадлага бүхэл бүтэн том засал, бүхэл бүтэн том анаалт байгаа шүү. Тэгэхээр ач холбогдлыг бас бодоод тэгээд 2 минутын affirmation бас хийгэрэй гэдгийг хэлнээрээ. За энэ үрээд Монтарогийн шинэ сарны уншлага маань үгээр өндөрлөж чинь. Тэгээд бүгдээрээ гоё лайка дараад, сувгуудаа дагаад, комент хэсэгт гоё сэтгэлээ дандаа хуваалцаарай. За бидэнд амжилт хүсье. Bye. Ингээд манай 2 дугаар групп буюу энэ 5 шиг ийм гоё өнгөтэй дунг сонгосон үзэгчд маань уншлагатаа тавтай морилцгаано. За хамгийн ихнийх нь бол мэдээж energy check буюу энергийн шалгалт. Яг сүүлийн үед танд юу тохиолдоод байна? Ямар одоо төлөв байдалтай байна? За тэр бүхэнд таарч ивэл бас группийг бас зөв сонгосон байна гэж ойлгоорой. За тэгэхээр энэ 2 дугаар группийн маань сүүлийн үед машин техниктэй холбоотой асуудалд орсон. Эсвэл машинтай унах унаатай болох гоо тэр нь бүтэхгүй байгаа ч юм уу тиймэрхүү байдалтай хүмүүс бол зөв группийг сонгосон байна гэж ойлгоорой. За нөгөө талаараа маш их юмд яарад байгаа. Тэгээд яарахын чинээгээр тухайн зүйлийнхаа үр дүн тухайн зүйлдээ хүрч чадахгүй, үр дүнгийг харж чадахгүй тэгээд яараад тэр яарснасаа болж одоо ундууцаад байгаа, уурлаад байгаа уур нь үрээд байгаа. Бүр ингээд маш их юм бачимдаад байгаа. Ийм хүмүүс байвал бас зөв группээ сонгосон байна. За тэгээд аливаа зүйлийг хүчлээд байна. Болох ёстой зүйл яг болох ёстой газраа, болох ёстой цагтаа болдог. Гэтэл бүх зүйлийг яаруулснаасаа болоод ямар нэгэн цаг хугацаа хүлээх биш. Зөв голдрол одоо боломжит нөхцөл орчныг хүлээх биш өөрөө хүчлээд байна гэсэн. Бүх зүйлийг хүчээр шийдээд хүчээр болох гэдэг гэсэн. Ингэснээр одоо та илүү бачимдна, илүү уурн хүрнэ, илүү
ууртай уцаартай, ундууцалтай, тэг илүү энерги алдагдaltaй. Тэгээд ийм болно. Тэг яг ийм мэдрэмжүүдийг авч байгаа бол зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. За нөгөө талдаа болохоор сүүлийн үед бас бөмбөгтэй холбоотой, цахиуртай холбоотой ийм спортоор хичээлэх гээд тэр нь бүтггүй байгаа ч юм уу те, эсвэл газраа сонгож чадахгүй байгаа, эсвэл хуваар нь таарахгүй ч юм уу те, иймэрхүү зүйлд хамрагдаж чадахгүй байгаа. Эсвэл ийм энэтэй холбоотой ямар нэгэн спортод тэмцээн уралдаанд орж чадахгүй байгаа. Эсвэл саяхан ямар нэгэн спорттой холбоотой тэмцээн уралдаанд ороод хожигдсон байж болно. За ингэсэн бол бас зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. За нөгөө талаараа болохоор аливаа зүйл талархахгүй, өөртөө байгаа зүйлээрээс олж харахгүй байгаад байна. Байхгүй зүйлтэй төвлөрөөл бас уур нүрээд байгаа. Яг ийм байвал бас зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. За тэгээд уур уцаар маш их ярьсан дуучлаарай. Гэтэ энэ дээр бол бүр ялцчихгүй anger гэдэг бүр уур гэдэг нэртэй үзэр маань өөрөө гарч ирчээ. Тэгэхээр манай 2 дахь группийн маань маш их энергийн алдагдлалд ороод нөгөө талаараа энерги буруу зарцуулж энерги илүүдэлд ороод тэгээд маш их тийм бачимдсан, ууралсан, ууртай тий догшин, ширүүн харилцаа хандлагатай иймэрхүү бүүн л одоо яг нэг тийм мэдрэмж байдаг тийм манайхаа нэг юм уур нүрэл бачимдаал ингээд идэг яг тийм байгаад байна. За тэгээд үнэхээр яг энэ таарч ивэл та бүхэн маань яалтчгүй зөв группээ сонгосон байна шүү. Тэгэхээр энэ шинэ сар бол энэ шинэ сарны уншлага бол та бүхэнд яг зориулсан уншлагыг эхэлж байна гэж ойлгоорой. Яа. За 2 дахь группийн 2 дахь асуулт нь бол за энэ шинэ сар буюу энэ 10 сарын 22-нд шинэ сар эхэлж байгаа. За энэ 22-ны шинэ сар бол яг таныг хаашин чиглүүлээд байна? Яг ямар боломж бэлэг рүү, ямар амьдралын талбар руу чиглүүлээд байна гэдэг дээр болохоор за 7-гийн аяга бууж ирсэн. За 7-гийн аяга бол юу вэ? Таны өмнө маш олон бэлгүүд байгаа. Нээлттэй боломжууд байгаа. Маш олон хаалгууд байгаа. Маш олон салбар чиглэлүүд байгаа. Таны өмнө сонголтууд байгаа. Гэхдээ та бүгднийг барих гэдэг. Одоо жишээ нь энэ зурган дээр харуулхаар ийм олон аягнууд байна те, дотроо могоотой хүний толгой байна ингээд те, энд гоё ингээд эд хэрэглэл байна гэл янз бүр юм. Тэгээд танд сонголт хий гингүүд та ингээд бүгднийг авчмаар байна гэдэг нэг ийм байр суурьтай байгаа байхгүй юу? Эннээс болж нөгөө төр цогцолт, төр сааталт, удаан мэдрэгдэх, үр дүн гарахгүй, тэг энерги алдагдлалд ороод тэгээ сүүлдээ болж байгаа юм алга бүтэж байгаа юм байхгүй тийм мэдрэмж төрөөд бочиндаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хитрхи бүх зүйлийг төгс авч явах гэдэг, бүх зүйлийг хянаж контролтож авч явах гэдэг, өөртөө хитрхи их дарамт очруулад байна. Өөртөө хитрхи их ачаал өөрөө үүсгээд байна. Тэгэхээр илүү өөрийгөө хөнгөвчлөхийн тулд зарим зүйлийг хүнд итгээд хүмүүст даатгах хэрэгтэй байна. Дээрэс нь бүх зүйлийг ганцаараа хийгээд угаасаа таны хүч хүрэхгүй байгаад байна. Танд хамтрагч хэрэгтэй байна. Дээрэс нь баг хамт олонны хүч танд хэрэгтэй байна. Та ганцаараа дийлэхгүй байна. Ийм зүйл болоод байна. Тэгэхээр таныг бол илүү олон зүйлийг одоо хамтд нь авч явахаас илүү яг нэг чиглэл рүү нэг зүйлийг сонгоод тэрэндээ тууштай, тэрэндээ анхаарлаа төвлөрүүлээд тэрийгэ цааш нь аваа яваач гэдэг тэр чиглэл рүү энэ шинэ сар бол таныг хөтлөх нь байна. За дараагийн энергийн хувьд бол forgiveness. Угаасаа яг гомдсон байна. Маш их дарамттай байна тий, ачаалттай байна, ууртай байна, бухимдалтай байна, гомдолтой байна. Тэгэхээр энэ бүх зүйлийг бол уучлах тэр энерги рүү шинэ сар таныг хөтлөж байна. Тэгэхээр хин нэг уучлах гэхээс илүү хамгийн түрүүнд өөрийгөө уучлах хэрэгтэй байна. Тэр өөрийгөө уучлах, тэр өөрийн аялал, өөрлөгөө өнгийг аялал, өөрийн дотоод аялал тэр зүйл рүү таныг хөтлөөд байна гэж ойлгоё. За нөгөө төгөр болохоор Devil Hooser маань доош харж буусан байна. Тэгэхээр хайрцангуй та бүхэн маань бас өөр дээрээ ажиллаад бас эхэлсэн байна. Зарим хүмүүс маань бол өөрийнхөө сул тал, муу чанар, хорт зуршил тий, муу дадал зуршил, буруу итгэл үнэмшил тэр зүйлээ ерөөхдөө бол мэдж байгаа, таньж байна. Тэр нь маш сайн байна. Хайрцангуй за энэ хорт зуршлаас салъя, энэ буруу дадал хөвшлээс салъя гэдэг ингээд салж чадахгүй байгаа ч гэсэн ядаж нөгөө салъя гэдэг тэр ухаарлал нь гэх юм уу? Тэр бодол нь төрж чадсан байна. Энэ бол маш том ахиц. Тэгэхээр энэ зүйлийг цааш нь хэрэгжүүлээд үр дүн болгоход шинэ сар таныг тийш нь чиглүүлж байна гэж ойлгоорой. За нөгөө төгөр болохоор binary үзэр. За энэ бол яг нэгдүгээр группээр гарсан үзэр байна. King of Drinks үзэр маань. Гэхдээ та хэд дээр маань доош харж бууж гарч ирсэн байна. Тэгэхээр та хэдэд маань ерөөсөө сэтгэл ханамж гэдэг зүйл хаалга. Өөрийнхөө хажууд байгаа ханаа, өөрийнхөө хажууд байгаа үр хүүхдээ, өөртөө байгаа ээж аваа, өөртөө байгаа орлогоо, өөртөө байгаа унах унаа, орон, найз нөхөд өөр юу гэдгийг цалин хөлс, ажил энэ зүйлээрээс үнэлэхгүй байна. Ерөөсөө нөгөө байхгүй зүйл рүү жаахан шунлын сэтгэлтэй. Тэгээ бас жаахан яарсан сэтгэлтэй. Тэгээ нөгөө байгаа зүйл дээрээс талархахгүй байна. Нэрээ би миний чи ээж аав байгаа шүү дээ, амьд мэд байгаа.
Яаж ч хаанч бүдрээд унсан ээж минь нэг хоол цагаан бариад аав минь намайг түшиж авах юм хүн шүү дээ гэдэг нэг ганцхан л мэдрэмж, ганцхан л талархал тань дутаад байна гэсэн. Та ганцын ч мэдрэхгүй байна. Дандаа байхгүй зүйл рүү төвлөрөөд байна. Энэ бол бүр маш том алдаа. Тэгэхээр энэ алдааг бол маш сайн одоо ойлгуулаад илүү олио зүйл дээр сэтгэл ханамжтай байх, талархах, баярлах, дүүрэн мэдрэмж авах тэр чиглэлүүд таныг бол чиглүүлж өгч байна гэж ялгаарай. За нөгөө цэгүүд болохоор 7 face гарч ирсэн. Тэгэхээр энэ mask байна тий. Тэгэхээр mask хүн нөгөө маш олон төрлийн масктай шүү дээ. Ажил дээр нэг масктай, гэр бүлдээ нэг масктай, найз нөхөдөө нэг масктай тий. Тэгэхээр таныг масктай хитрхи одоо масктай тэр хинэлээ болох хэрэгтэй гэдэг зүйл гарч ирж байна. Хитрхи өөрийгөө барьж ийн гэсэн. Энэ дээр бас яг адилхан. Өөрийнхөө төрж байгаа сэтгэл хөдлөлөө ерөөсөө илэрхийлэхгүй. Дотроо нөгөө буглаад уур нүрсэн ч уураа гаргаж чадахгүй. Уйлмар санагч одоо уйлахгүй гүрийгээд инээд хөөртэй үедээ бас инээж инээдтэй хөөртэй хөвгчлөлтэй харагдмааргүй санагдаад тэгээ яг л нэг л темптэй өөрийн сэтгэл мэдрэмж гэдэг зүйлээ илэрхийлэхгүй байгаа. Тэрийг илэрхийлж. Тэнгүүд энэ яг татаад гадарч байгаа хгүй. Өөртөө төрж байгаа сэтгэл мэдрэмж, гомдол, уйдхар, харуусал, баяр хөөр бүх зүйлээ битгий дотгошин хийгээ чихээд нуугаад илэрхийлэхгүй байгаад хахаар энэ уур цаар очимдал энэ одоо ажил төрлийн блог бүх зүйл блокууд үүсээд байна. Тийм ээ? Ойлгож байгаа тийм ээ. Тэгэхээр өөрийгөө үннээр нь илэрхийл. Маск тавь хувилбараа биш. Яг таны дүр төрх өнөөдөр уйлмаар байвал хинээс ч хичгүй уйлж. Хин нэгнээс уучлалтгүймаар байвал очоод одоо эгондо баригдахгүйгээр тий. Би доошоо орчин гэж бодохгүйгээр очоод уйлаад уучлалтаа гуйж. Хин нэгэнд уурч хүрээд байвал шууд очоод чи миний уурыг ингэж хүргээд байна. Да гэж сайхан орилоод тий уйлаад чарлаад ингэж хэлчих. Гэдэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сэтгэл мэдрэмж гэдэг зүйлээ хадгалсаар агаад буглаад байна. Тэгээд хаанд буглалт гэдэг зүйл үүсээд байхын хэрэг танд энергийн бөглөрөл энергийн блок гэдэг зүйл ч үүсээд байна. Тэгээд энергийн блок үүсээд ирэхээр эрүүл мэнд, ажил төрөл, мөнгө, цанхуу гэл тий хүү хоорондын харилцаа, хайр дурлал гэл хойшоо гэл бүгд угаасаа блоклогдсон шүү дээ. Тэгэхээр ерөөсөө сэтгэл мэдрэмж бүх зүйлээ илэрхийлээ. Өөрөө л бай. Уурлах үедээ шууд уурлж, уйлах үедээ уйлж, энийг үедээ шууд инээч. Тэ хайрлах үедээ шууд хайрлж. Зүгээр л бүх зүйлийг байгаагаар нь нүрийнхаа нүур царай хувирлаач гэсэн илэрхийллээ ч гэсэн шууд илэрхийлээ гэдэг ийм зүйл юм. Тэгэхээр маскыг авч хаях тэр зүг рүү таныг чиглүүлж өгч байна шинэ сар. За тэгээ энэ Мэй гэж хүсэж байна. Тэгэхээр энэ 5 сард. Тэгэхээр энэ масктай холбоотой, за энэ бүх блокуудтай холбоотой бүх блокууд бүх асуудлууд чинь ерөөхдөө зөв чиглэл рүү шинэ сар чиглүүлж өгч байна. Тэр чиглийн дагуу явсаар агаад ямар тач эцсийн үр дүн, эцсийн аз жаргал, эцсийн амжилт, ололт, эцсийн ашиг нь бол энэ 5 сард бол гарахаар байна. Тэгэхээр нөгөө талаараа 5 сард таны хүртэх тэр аз жаргал, тэр хүртэх гоё мэдрэмж, тэр хүртэх гоё эрхчлөө, тэр гоё цэцэглэлт, амжилт, ололт, тэр гоё зүйл чинь одооноос энэ шинэ сараас эхэлж гин гэж таас ойлгож болно шүү. За ийм зүйлүүд рүү таныг чиглүүлж байна. Тэгээ нийтд нь ингээ харахаар манайхаа таны амьдралын аль талбар руу таныг хаашин чиглүүлээд байна гэхээр таныг өөр лөө чинь чиглүүлж байна. Хин нэгэн лөө биш, ямар нэгэн ажил төрөл биш, мөнгө санхүү биш, хайр дурлал биш, зөвхөн өөр лөө чинь. Өөрөө өөрийгөө нэг анзаараад гаач тий. Өөр дээрээ нэг ажиллаад гаач. Өөрийгөө засаж залруулаач. Өөрийгөө хайрлаач. Өөрийгөө үнэлээч тий. Өөрийгөө тэтгэеч. Тийм. Яг одоо өөрийн дотоод тэр аял руу таныг чиглүүлж байна гэж ойлгоорой. За маш ойлгомжтой байсан баг. За дараагийн асуудал бол шинэ сарны энэ өгч байгаа одоо боломж гэх юм уу тий. Бэлэг, энэ том ангаалт, энэ том чиглүүлэг тий энэ бүх зүйлийг хүртэхэд яг юу саад болоод байна гэдэг дээр Aero of Pentacles Reverse, Inner Journey, Strength Reverse гэж. Тэгэхээр strength буюу өөрийгөө үнэлэх үнэлэмж ерөөсөй байхгүй юм байна. Дотоод хүч ерөөсөй алга. Би чадна гэдэг одоо итгэл үнэмшил байхгүй байна. Би ерөөсөө чадахгүй. Би бүтлгүй амьтан. Би ингээд дуусчлаа. Би дууссан хүн одоо юу гэдэг те яг ингээд байгаа юм байна. Тэгэхээр яг үүндээ дууссан хүн гэж байдаггүй. Харин таны дээр нэг дотоод итгэл үнэмшил олон шархуудаа эдгэж явахгүй ингээд нэг буруу итгэл үнэмшил үүсчдэг. Тэр итгэл үнэмшил чинь л би болохгүй гэж хараад байгаа боловч та ингээд одоо юу гэдэг блок арилгаад өөртөө ажиллаад ингээ явбал боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр өөрийнхөө үн цэнийг дахин тодорхойл, өөртөө итэг,
алдхаас битгий. За ийм зүйлийг бол илэрхийлж байна. Тэгээд энэ өөртөө итгэдэггүй, өөрийгөө үнэлдэггүй, өөрийгөө хайрладаггүй, тэгээд өөртөө итгэлгүй байгаа чинь таны хамгийн том саад байна шүү. Тэрнээс биш те хин нэгний юм үг, хин нэгний загнасан зандарсан зүйл, хин нэгний комент сэтгэгдэл ерөөсөө биш вэ. Ерөөсөө та өөрийгөө үнэлдэггүй, хайрладаггүй, өөртөө итгэдэггүй тэр зүйл хамгийн том саад бэрхшээл болоод байна гэдгийг маш сайн ойлгоорой гэж. За нөгөө талаар inner journey. За би түр угаас хэлсэн тий. Тэгэхээр ерөөсөө өөрлөгөө чинь чиглүүлээд байна. Өөрийн чинь дотор руу, уг руу тий дотоод аял руу таныг чиглүүлж чинь. Тэгээд дотоод аялал гэдэг зүйлийг хий. Энэ дотоод аял гэдэг зүйлийг хийсний дараагаар таны тэр бодоод байгаа амжилт, таны бодоод байгаа эд хөрөнгө, өөр юу гэдгийг мөнгө, санхүү, хайр, дурлал ингээ бусад зүйлс чинь орж ирнэ. Тэрний өмнөх даваа чинь дотоод аяллаа даваа. Тэгэхээр дотоод аяллаа ямар нэгэн айдасгүйгээр, ямар нэгэн болцол нөхцөлгүйгээр зүгээр л илүү зөөлнөөр өөртөө хандаад, илүү хайраар өөрийгөө хайрлаад тэгээ дотоод аялал айгуу гоё зоригтойгоор, хүчтэйгээр, итгэлтэйгээр, сэтгэлтэйгээр ингээд дотоод аялал хий гэдэг ийм зүйл байна. Тэгэхээр энэ дотоод аяллыг хийхгүй бол саад. Дотоод аяллыг зүгээр зоригтойгоор эхлүүлээ. Эхлүүлэхгүй байгаа чинь саад болоод байна. Саад болоод байна гэж ойлгоо. За дараагийн саад бэрхшээл нь юу вэ гэхээр Air of Pentacles. Тэгэхээр энэ маань ингээд дээш харахаар маш шаргуугаар хичээллээ, зүтгээд суугаад нухаад хийгээд байна шүү дээ тийм. Тэгээ энэ маань буруу арчиж. Тэгэхээр манайхан маань хийж байгаа нэг зүйлдээ, төвлөрч байгаа нэг зүйл дээрөөсөө анхаарал төвлөрөхгүй. Ерөөсөө тухайн зүйлийн арт нь гарыг, энэ ажлыг нууглын эцсийн үзийг гэхгүй. Нэг жаахан хийсэн болоод эсвэл хийсэн дүр эсгээл эсвэл одоо юу гэдэг хийч чиглээгүй гэж бодлоороо ч юм уу тий. За бүтггүй мэн гэж хайчаад. Тууштай байдал ерөөсөө байхгүй. Тэгээд нөгөө л ярьсан адгуураад байна. Үр дүнгийн хурд үүсгээд. Юм болгонд шат дараалал, өөрийн он цаг хугацаа, газар тий эрчим бүх зүйл ингээд өгөгдлөөрөө байдаг шүү дээ. Тэгтэл одоо юу гэдэг 20 хоногийн дараа үр дүн үзэгдэх гээд байхад 2 хоногуудаа хайчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр илүү тууштай тэгээ бас адгуу байж болохгүй. Адгуу байдал, туушгүй байдал хоёр чинь саад болоод байна шүү гэж. За ийм зүйлүүд гарч ирж байна. За тэгвэл хамгийн сүүлийн асуулга нь болохоор за сахиусаас танд өгч байгаа зөвлөгөө юу гэж байна гэдгийг бүгдээ харъя. За ийм олон үзэр дэлгэсэн. За ямар ч тач хоёр том үзрээс эхлэе. За энэ хоёр бол connection drama үзэр хоёр гарч ирсэн. Life and Career Oracle card гарч ирж байна. За тэгэхээр та бүхэнд бол connection буюу хин нэгнтэй холбоотой байх маш чухал байдаг. Хин нэг найз нөхөд те хайртай хүн төрөл садан хамаатан садан аль нь ч гэж бол бити холбоо тасраа. Тэд чамд хизээ нэгэн цагт тус болно. Тэд чамд хизээ нэгэн цагт хэрэгтэй. Хүн ганцаараа энэ хорвоо туулахгүй, хүн ганцаараа амжилтанд хүрч чадахгүй. Тэдний хүч чамд хэрэг болно. Хин нэгнээс битгий зүгт тэдэнтэй холбоо тогтоод тэдний тусламжийг авт тэдэнд бас тусал өгөөтэй аваатай оршлоо ба шүү дээ. Тэгэхээр нөгөө connection гэдэг холбоотой байх танилын хүрээ тэ өөр юу гэдгийг хүн илүүддэггүй хүн хүнээрээ дутдаг гэдэг иймэрхүү зүйлс бол энэ дээр үйлчилж байна. За нөгөө талаар болохоор драма ямар нэгэн драм бити драматаарэ гэж. За тэр нь юу вэ гэхээр яг нь энэ бол түрүүний маск үзэртэй холбогдож гарч ийн гэж би бол уншиж байна. За тэр нь юу вэ гэхээр та дургу байгал дургугээ л хэл. Хиймээргүй бол хийхгүй гэдгийг хэл. Хүсэж байгаа бол хүсэж ийн гэдгийг хэлэх хэрэгтэй. Уучлах гоймоор бол очиод гуйх хэрэгтэй. Зүгээр л өөрийн чинь дотор хүн юу гэдгийг тэрийг зүгээр л шууд очиод үйлдэх хэрэгтэй. Тэрнээс ш ингээд дотор хүн чинь ингээд харцалцаад байхад гаднаа ингээд юу ч болоо юм шиг ингээд те ингээд байж болохгүй. Дотроо бити бүх зүйлийг хоримтлуулаа. Тэгээд гаднаа ингээд те шал өөр байр суурьтай байж ич гаднаа өөр дүр хэсэгснээс олж гадаах орчны үйл явц процесс үчин улам сунжралтаад, улам драматаад, улам бүр кино зохиол шиг болоод улам л хэцүү болоод байна. Тэр яг л өөрийнхөө бэ. Та гуймаараа бол очиод гуйх хэрэгтэй байна. Тэ? Та тэр зүйлийг аммаараа бол очиод авах хэрэгтэй байна. Үнэхээр өгмөөрөө бол очиод өгчих хэрэгтэй байна. Уйлмаараа бол уйлчих хэрэгтэй байна гэдэг нэг илэрхийл. Энээс болж бүтэн кино шиг драм үүсээд байна. Та хин нэгэнд буруу сэтгэл төрүүлээд, буруу ойлголт өгөөд, буруу одоо ихтгэл үнэмшил найдвар төрүүлээд аливаа процесс ингээд дуусчих юм дээр улам ингээд дэлгэрүүлээд ингээд нэг юм сонжруулаад ингээд буруу тийш нь ингээд найруулад байна гэсэн үг. Тэгэхээр зүгээр тухайн зохиолыг дуусгаад үедээ дуусгаад явах хэрэгтэй байна. Илүү өөрөөрөө байх хэрэгтэй. Үннээрээ байх хэрэгтэй. Худал хуурмаг зан төрх худал хуурмаг илэрхийлэл болгон улмал амьдралыг драматуулаад байна. Улмал таныг тотгошинд бөгүүлээд таны уур хуцаарыг хүргээд байна. Улмал бүх зүйлийг блоклоод байна гэсэн үг шүү. За яг тийм зөвлөгөө боловч шүү. За нөгөө талаараа болохоор
За Two of Cups. За хэрвээ сүүлийн үед хостойгоо муудалцаад түр хугацаанд салсан бол эсвэл саяхан салсан бол эсвэл найз нөхдөө саяхан маргалдаад холцсон бол гэдэг ч юм уу тий. Аливаа хосууд эсвэл найз нөхдүүд эсвэл саяхан ажилласаа гарсан бол буцаад за тус бүрт нь хэлээ л да. Саяхан ажилласаа хэрвээ гарсан бол буцаад гяс ажил олъё гэж битгий яар гэж байна. Саяхан хайртай хүнээсээ ч юм уу аливаа нэг хосоосоо салсан бол гяс өөр хүнтэй болъё. Гяс ямар нэг мэдрэл хурдан ингээд үерхий. Хурдан ингээд одоо юу гэдэг те их нэртэй болъё, нөхөртэй болъё гэж битгий яар гэж. Тийм зөвлөө өгч. Харин түүний оронд зүгээр би юугаа засах уу? Би ямар асуудлаа шийдэх үү? Би яаж дараагийн түвшинд гарах уу? Яаж сүмсний өсөлт хийх үү? Яаж хувийн өсөлт хийх үү? Яаж боловсролоо өсгөх үү? Мэдлэгээ өсгөх үү? Ухамсараа өсгөх үү? Би яаж өсөх үү гэдэг дээр анхаар. Тэрнээс биш аливаа ажлыг хажижаад өөр ажлаар орлуулах гад яарад байх битээдэг. Дахиад тэр ажлыг хайсан тэр шалтгаан дахиад үүснэ гэсэн үг. Ажлаасаа магадгүй халагдсан бол амар хурдан дараагийн ажилд орчвол тэр ажлаасаа дахиад халагдана л гэсэн үг. За халагдаагүй зөвөр өөрөө залхаад гарсан бол дараагийн ажилд маш хурдан орох төдийд бас л тэр ажлаасаа та өөрөө залхаад гарна л гэсэн үг. Хин нэгэн хайртай хүнээсээ муудалцаа салсан бол өөр хүнээр орлуулад тэ ингээд яарад ингээд өөр хүнтэй ингээд одоо үерхлээ харилцаа үүсгэлээ гэж бодоход бас л сална л гэсэн. Тэгэхээр аливаа одоо яг салсан тэр ажил байна уу, хүн байна уу, тэр зүйлээ нөхөх гэж битгий яар. Тэрний оронд өөрлөгөө өнгөөгөөд нөгөө inner journey те нөгөө өөрийнхөө аялыг эхлүүлээд өөрийгөө дараагийн түвшинд гаргах гэдэг ийм зөвлөгөө өгч шүү. Энэ бол бүр маш чухал зөвлөгөө шүү. За unlimited possibilities өдөр маань доош харж бус. Тэгэхээр нэг буруу ихтгэл үнэмшил аваад таны далд хомсор. Тэр маань юу вэ гэхээр боломж нэг л олдвол дахиж олдохгүй. Би энэ боломжийг одоо л алдчих юм бол надад дахиж боломж олдохгүй гэдэг хитрхи сөрөг бодлоо. Тэгэхээр боломж гэдэг зүйл бол өөрөө маш хязгааргүй их байдаг гэдэгт итгэх хэрэгтэй байна. Хязгааргүй их боломж байдаг. Би энэ зүйлийг заавал одоо авахгүй ш дараа надад заавал ирнэ. Тухайн үед би бэлэн болохоор тэр боломжийг хүртэх болно гэдэг ч юм уу те. Ийм гэгээлэг эерэг бодох хэрэгтэй байна. Тэрнээс биш тань дээр одоо 5 боломж ирэх байтал те. Эхний 5 боломжийн эхний боломж нь ирэнгүүт тухайн үед орчин нөхцөл төлөв байдал бүх зүйл нь таарахгүй тэр боломжийг хүртэж чадаагүй гэсээр болоод юу гэдгийг дараагийн 4 боломж гэдэг зүйл огт байхгүй. Ингээд дууслаа. Бүх зүйл дууссан. Ингээд л өнгөрсөн. Би язгүй амтан, би чадаагүй, би чаддгүй гэдэг ингээд явчих юм бол тэр чигээрээ буруу болчиход байгаа байхгүй. Тэрний оронд за яг би дараагийн удаа ингэж алдахгүй шүү. Дараагийн удаа ингэж алдахгүй байж ич тэр боломжийг хүртэх. Дараа нь надад боломж заавал ирнэ. Тэр үед би ядаж нэг юм сурч авлаа гэдэг байдлаас өөрийгөө хандлага өөрчлөхгүй бол ингээд дууслаа гэдэг нэг юм буруу итгэл үнэмшил яваад байна шүү. За манайхаа хитрхийн нөгөө юу байгаад гэсэн. Хүчгүй ямар ч дотоод хүчгүй. Тэгээд өөдрөг бус байгаад гэсэн үг шүү. За тэгэхээр энэ дээр манайхаа сайхан анхаараарэ. За тэгээ spend time with animals гэж юм. Тэгэхээр та бүхэн ганцаараа аялал хийх гэж байгаа тийм. Тэр тусмаа өөрийнхөө дотоод аялал хийх гэж байгаа та бүхэнд хамгийн их туслах зүйл бол ямар нэгэн гадны хүн гэхээс илүү амьтан тусална. Гэрийн тэжээмэл амьтан эсвэл одоо гадаа байгальд ингээд амьтдын хүрээлэн орох, амьтантай одоо ярилцах, ойрхон байх, амьтанд хийжээх, амьтан худалдаж аваад хийжээх гэдэг ч юм уу. Ийм зүйл танд маш том идэвхрэлийг авчирна. Яагаад гэвэл та өөрөө шарахтай. Та хин нэг уучлах чадахгүй гэхээс илүү өөрийгөө уучлдаггүй. Хин нэг үнэлэн гэхээс илүү өөрийгөө үнэлдэггүй, өөртөө итгэдэггүй. Тэ? Хин нэгэнд төдий ч хин нэгэнд хайрлахдаггүй л гэсэн үг, ойлгохдаггүй, хүлээн зөвшөөрөхдөггүй л гэсэн. Тэгэхээр энэ бүхэн амьтан яаж туслаад байгаа юм гэхээр амьтан танд нөхцөл тавихгүй таныг хайрлана. Таны өндөр нам, тарган турхай, баян ядуу, царайлаг, царай муутай, бүдүүн турхай тэр юу ч хамаагүй зүгээр л амьтан таныг байгаагаар чи хайрлана. Тэгээд амьтан танд нөхцөл тавихгүй. Таныг баян болчих юм бол би хайрлая. Ядуу байвал би хайрлахгүй гэж амьтан хизээж хэлэхгүй. Маш том үнэтэй хаусанд нохойг тийжсэн ч нохой чамайг хайрлана. Бүр уулын мохорт те жалганы одоо хормой хэсэгт ядруухан нэг амбааранд амьдардаг байсан ч таны нохой таныг хайрлана. Амар хөөрхөн байгааз амьтан үнэхээр хөөрхөн. Орчин нөхцөл баян ядуу юу ч үл хамааран зүгээр л эзнэл гэж бодож байгаа л таныг нөхцөлгүй хайрлана. Тийм хөөрхөн зүйл бол амьтад байдаг. Тэр амьтан таныг жинхэнэ хайраар тэтгэж, хайраар дүүргэж өгөх болно. Тэдний ингээд нөгөө харилцан яриа, одоо reaction тий. Тэгэл бие авч явж байгаа байдал, хөөрдөн байдал, хайраа илэрхийлж байгаа байдал, дуу чимээ бүгд ингээд танд бүр ингээд жинхэнэ эдгэрлийг, жинхэнэ одоо хүчийг танд өгнө. Дамаан дотоод аялал хийж байгаа хүмүүст маш их хань болно.
За ийм байгаа шүү. Энийг бол юу яа чинь. Энэ зүйлүүдийг бол илэрхийлж хэлж байна. Сахиусаас өгж байгаа зөвлөгөөн дээр болохоор нэг хүзрийг би энд төр үлдээсэн байна. За энэ маань бол нөгөө Kenneth Beans буюу Nine of Nails гэдэг үзэр байна. Энэ бол нөгөө rustic tarot үзэр. За энэ маань доош харж боосон. Тэгэхээр бас л адилхан байна хаа. Чад шатлалаар дис дараалсан тийм замналаар явах хэрэгтэй гэсэн. Тэрнээс биш нөгөө манайхан яг нөгөө долоогийн аяг шиг бүгднгийн бацаад, бүгднгийн хариуцаад, бүгднгийн хянаад явах гэдэг байхгүй. Тэгэж хүчрэгчгүй төдий чинээр энерги их зарцуулагдсан төдөө жишээ энэ лазалсан айгуу гоё амттай янз янзын бүтээгдэхүүн танд байлаа тий. Тэнгүүд танд яг $9 л байна яг одоо тийм үү. Тэнгүүд $9-тай ирнэ. Нэг нь $9 гэдэг энд үнэн байхад та энэ хоёрыг хоёулангийн амаар санагдаад тэгээ уурч үүрнэ гэсэн. Та яг одоо тэгээд энэ л гэсэн үг байхгүй. Тэгээд уурандаа хоёулангийн чавсан байхгүй, нэгийн чавсан байхгүй тэгээд ууралж явж агаад одоо өөр юмд $9 зарцуулаад ингээд альчгүй үлдэх гээд байна гэсэн. Тэгэхээр яг танд юу зөвлөд байна гэхээр та $9-оор эхлээд энийг авчих. Тэгээд дараа нь $9 болохоор энийг авчих гэдгийг зөвлөл агаад байгаа байхгүй юу? За тэгэхээр яг юу болох вэ гэхээр энэ амьдрал өөрөө алтаач тэр, онооч тэр бүх зүйл амттай байдаг өөрөөр ингэсэн. Тэгэхээр амьдралын амт гэдэг зүйл чинь энэ хоёр лазалсан бүтээгдэхүүний амтыг та хоёулангийн мэдрэхийн тулд нэг нэгээр нь одоогийн нөхцөл байдал чинь бол нэг нэгээр нь авч ижил мэдрэх гэдэг шүү дээ. Тэгэхээр эхлээд энийг аваад амсаад үзчих. Дараа нь $9 болоод дараагийн лазалсан бүтээгдэхүүнийг аваад амсаад үзчих. Тэгэхээр энд ингээд бачимдах, бөглөрөх, уурлах, энерги зарцуулах нэг тийм ямар нэгэн тийм алдагдал байх байгаа үстэй тий. Тэгэхээр аль зүйлд ингээд яг л шат дараалалтай, илүү менежменттэй, илүү зохион байгуулалттай, илүү тайван тэгээ нөгөө хоёулангийн идэх тэр хүслийн түр хаяад гэдэг ч юм уу тийм нэг менеж хийх ажил асуудал байгаад байгаа. Энерги менеж хийх, сонголт шийдвэрийн менеж хийх, юмд хандах менеж хийх, дээрэс нь хоёулангийн эдгийг хүсэх тэр хүслийн түр дарах гэсэн. Тэгэхээр нөгөө талаараа нөгөө адгуу хүслээ түр дарах. Яг л ийм л зүйлийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр амьдралын ингээ бүх зүйл маш гоё амттай тэр амтыг мэдрэхийн тулд адгуурахгүй, тайван, илүү төлөвлөгөөтэй хандаа гэдэг ийм мессежийг хүргэж байна. За ингээд энэ хүрээд уншлах нь өндөрлөө. Тэгээ аль болох маш сайн ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээ нэмэлт уншлагаараа юу үзэж өгөх вэ гэхээр энэ шинэ сарнаар яг ямар алхам үйлдэлүүдийг хийх хэрэгтэй вэ, хийвэл зөв бэ гэдгийг харж өгье. За хоёрдугаар яг сүнслэг тал дээр чинь яг ямар хөгжил авчрах гээд байна. Гуравдугаар шинэ сар маань физик амьдрал дээр чинь яг ямар хөгжил авчрах гээд байна. Дөрөвдүгээр сахиусаас ирж байгаа тантай харилцахыг хүссэн дохио мессеж нь ямар хэлбэрээр танд илэрх вэ гэдгийг харж өгье. Тэгээд хоёрдугаар группийн дагац амжилтыг хүсье. Бүгдээрээ нэмэлтээрээ уулзъя. Тэгээд лайк дараад комент бичээд хадгалаад хэрэгтэй хүмүүс рүү гоё шеэрлээд монтарагаас дэмжиж өгөөрэй. Тэгээ манаас үзэж байгаа хүмүүсийн маань баг 60% нь subscribe бол дараагүй байдаг юм билээ. Тэгэхээр subscribe-а дараад хонхоо дараад ингээд бас дэмжиж өгөөрэй. Тэгээ бүгдээрээ нэмэлтээрээ уулзцгаая. Баяртай. За манай 3 дахь группийн маань урьдчилгатай тавтай морилно. Тэгэхээр та бүхэн маань энэ хамгийн дулаан өнгөтэй хэсэг сонгосон байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд energy check болохын. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань сүүлийн үед юу хийсэн, ямар energyтэй байна гэдгийг хэлж өгнө. Тэгээд энэ бүхэн таарч ивэл бас зөв группээ сонгосон байна гэж ойлгож болно. За тэгэхээр сүүлийн үед таагүй мэдээ сонссон, таагүй үр дүнд хүрсэн, ер нь бол ахицгүй байгаа, гацалттай байгаа тийм мэдрэмжүүдийг авсан бол бас зөв группээ сонгосон байна гэж ойлгож болно. Эргэн тойрондоо ч бай, ирээдүйд ч бай итгэл гэдэг зүйл байхгүй. Ерөнхийдөө жаахан юм сөрөг зүйл дээр төвлөрсөн гэх юм уу? Жаахан итгэл найдвараа алдсан. Альва нөгөө боломж, гэрэл, хайр, өөрийн үеийн тусламж тэр зүйлүүдийг бол харах одоо алсын хараа гэдэг зүйл маань бас жаахан муутсан. За иймэрхүү төлөв байдалтай байна. За нөгөө талаараа болохоор манай шинэ хүзэр байгаа. За энэ бол Rusty Tarot байгаа. Тэгэхээр энэ дээр бол Gunfishing-ийн Catch You Later гэдэг хүзэр гарч ирсэн. Энэ маань бол өөр Hermit хүзэртэй төстэй. Тэгэхээр сүүлийн үед бол загсны мах идсэн, эсвэл ойрт загстай холбоотой дэлгүүр орсон, эсвэл загстай холбоотой шинэ хоббитэй болсон гэдэг ч юм. За иймэрхүү байж болно. Тэгвэл бас зөв группээ сонгосон. Нөгөөтэйгөр болохоор ганцаардал гэдэг зүйлийг мэдрэхийг хүсэж байгаа хүмүүс байж болно.
илүү ганцаараа байхыг, илүү чимээгүй орчинд байхыг, илүү тайван байхыг хүсэж байгаа, эрмэлзэж байгаа тий. Нэг жаахан юм бодоотий, юмны учрыг олоотий, нэг төвлөрөөтий гэхээр эргэн тойрны дуу чимээ, эргэн тойрны одоо хөдөлгөөн маш ихтэй байгаад байна. Эргэн тойрон танд маш их нөлөөлж гин, төвлөрүүлэхгүй байна, саад ихтэй, дуу чимээ ихтэй, таныг тайван байлгахгүй байгаад байна. За ийм бол бас зөв группээ сонгосон байна. За нөгөө дугаар New Day user манаас уруу харж буусан. Тэгэхээр өдөр болгон шинэ эхлэл, шинэ өдөр ирж байгаа боловч танд төрж байгаа мэдрэмж нь бол ямар ч тэ өдөр хоног болгон яг л нэг л хэмээрээ, нэг л ижилхэн мэдрэмжтэй. Тэ? Нэг тийм жоохон bird, жоохон залхмаар, нэг хэвийн, гунигтай, тэ? Тэгээд ерөөсө бүх зүйл л гацсан юм шиг тийм мэдрэмжүүдийг авч байгаа бол бас зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. За дараагийн асуулт бол за энэ ирж байгаа 10 сарын 22-нд болох шинэ сар маань та бүхнийг яг хаашин чиглүүлээд байна? Амьдралын ямар боломж руу, бэлэг рүү, өсөлт рүү те ямар талбар руу чиглүүлж байна гэдэг дээр хүзрүүдээр маань гарч ирсэн. Base Tarot-оос бол Page of Cups гарч ирсэн. Тэгэхээр таныг бол илүү цоглог, итгэлтэй, хөнгөн тим энерги рүү чиглүүлж байна гэсэн. Илүү idealist те илүү залуулаг, илүү өөдрөг байх те илүү мөрөөдөгч байх, илүү ийм хөгжилтэй хөнгөн тэр энерги рүү чиглүүлж байна. Тэгээ бас шинэ happy team мэдээнүүдийг авчирхаар байна. Маш гоё мэдээ дуулдахаар, мэдээ сонсохоор тиймэрхүү үйл явдлууд руу чиглүүлж байна. За энэ бол үнэхээр гоё үзэр байлаа. За дараагийнх нь болохоор за бидis дараалал нь self love үзэр байна. Тэгэхээр илүү хин нэгнийг хайрлах гэхээсээ илүү эхлээд тэр хайр гэдэг зүйлийг өөртөө өгөх түүний үнцэн, түүний ач холбогдол, түүний үр дүн ямар байх вэ гэдгийг ойлгуулах тэр чиглэл рүү чиглүүлж байна. Eight of Wands гарч ирсэн. Манай одоо Light Series гэдэг бас шинэ хүзэр байгаа. За энэ Eight of Wands маань болохоор эргэж байгаа хайр инрэл, тэр эргэж байгаа гоё мэдээ, хөгжил дэвшилтэй тэр зүйлүүд бол таны бодсноос хурдан хугацаанд ирхнэ. Тэр гоё бэлгүүд, боломжууд, тэр гоё үр дүнгүүд, тэр гоё сайн мэдээнүүд таны бодсноос маш хурдан ирэхээр байна гэдгийг бас хэлүүлж байна. За нөгөө талаараа болохоор Rustic Tarot-оос болохоор Eight of Pleasures. Та илүү юмыг уучлсан, амар амгалан мэдэрсэн гэх юм уу? Илүү хайрыг мэдэрсэн. Тэгээ тэр дундаа болохоор бүр бусдад өгөх гэхээсээ илүү хайрыг авахыг, халамжийг авахыг, үйлчлэгээ авахыг гэдэг ч юм уу тийм авах гэдэг зүйл өөрөө гэмгүй зүйл юм аа. Авах гэдэг зүйл чинь өөрөө аз жаргалтай зүйл юм аа гэдэг тийм зүйлийг мэдрүүлэх тэр чиглэл рүү таныг чиглүүлж байна. За нөгөө талаараа өөрийгөө хайрлах time for yourself гэж шүү дээ. Тэгэхээр өөртөө цаг гаргах, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах тэр үйл үйлдэлүүд рүү бас таныг чиглүүлж байна гэсэн. Тэгэхээр энэ маань нэг хэсэг self love энэ хоёр бол яг адилхан төстэй энерги гэсэн. За courage үзэр маань доош харж буусан. Тэгэхээр нөгөө өөртөө итгэх итгэл, эр зориг гэдэг зүйл аль хэдийн мухардсан байна. Одоо өмнөх амьдралын туршлагууд өмнөх амьдралын шархууд, өмнөх уналтуудаас маш их тийм одоо эргүү тийм мухар юм эрттэй хутгнууд идэв штэ тийм болсон байна. Тэгээд тэр маань бас өөрөө нэг төрлийн саад болж гин. Тэгэхээр таны эр зоригийг мухарлсан, өөртөө итгэх итгэлгүй, зориггүй болгосон тэр шархуудыг аних тэр чиглэл рүү таныг бас чиглүүлж өгч байна. За тэгээ энэ бүх чиглэл, энэ бүх үйл хөдлөл тэр чиглэлүүдийн чинь үр дүн, ашиг, ололт амжилт нь 2026 оны 1-р сар буюу ирэх 2-3 сарын дараа үр дүн нь гарахаар байна гэдгийг илтгэж байна. Тэгэхээр ингээд нийтд нь багцлаад аваад үзэх юм бол илүү өөр дээрээ төвлөрсөн, дотоод аялал, өөрийгөө хайрлсан, хайр гэдэг зүйлийг хаашин чиглүүлвэл зөв байдгийм бэ гэдэг тэр сэтгэл зүйн өөрийгөө хайрлах тэр зүйл рүү та бүхнийг чиглүүлж өгч байгаа ийм гайхалтай шинэ сар эхлэж байгаа юм байна шүү. Шинэ сарын уншлага яагаад хийж байгаа вэ гэхээр одоо ерөнхийдөө он дуусахад бол нэг
2 3хан шин сар гарна. Тэгэхээр тэр 3хан шин сарын одоо хамгийн ихний шин сар бол энэ 10 сарын 22-нд тохиож байгаа учраас яалтчгүй бүгдээрээ сарнаас ирж байгаа дохио мессежүүд авах, сартайгаа нэг холбогдох, нэг чиглэл авах нь бол хамгийн одоо ач холбогдолтой нэлийн том зүйл мөнөөс мөн учраас энэ чиглэлээр бол уншлага хийгдэж байгаа шүү. За дараагийн асуулга маань болохоор шин сарны тэр өгж байгаа чиглэл, тэр өгж байгаа боломж, бэлгийг хүртэхэд яг танд юу саад болоод байна гэдэг. За ийм асуулга байгаа. За энэ дээр бол за яг энэ арамныхаа 8-ын зоос юм. За 8-ын зоос энэ болохоор Light Series үзрийн 8-ын зоос. Яг нэг ижилхэн нэртэй ижилхэн утгатай 2 төрлийн үзэр маань хоёулаа доошоо харж бууж ийн гэдэг маань энэ бол хамгийн том блок, хамгийн том саад бахны. За энэ саад маань нэгдүгээрт ийм байж болно. Хитрхи юм бүхнийг хитрхи их нухдаг, хитрхи их ач холбогдол өгч, хитрхи одоо төгөлдөр хийхийг хүсдэг энэ зан характер хандлага маань өөрөө саад болж байна. За нөгөө төгөр болохоор альва зүйлд яг тууштай байж чаддаггүй. Аливаа зүйлийн үр дүнгийн эцсийг үзэж чаддаггүй, яг эхлүүлээд хайдаг тийм туушгүй тэр байдал маань бас саад болчихно. За бас нэг зүйл нь болохоор жаахан залхуу зан гэх юм уу? Залхуу зан маань өөрөө бас саад болж орж ирж байна. Тэгээд адгуу зан саад болчихно. Тэгээ нөгөө юмны үр дүн хурдан мэдгээд идэг те 3 хоногийн дараа ирэх үр дүнгээ чинь 3 цагийн дараа үр дүнгээ хүлээсээр агаад зүйлдээ за болиогээд болчдөг ч юм уу тий. Тиймэрхүү тийм адгуу зангууд маань бас өөрөө саад болж орж ирж байна гэдгийг хэлчихэж шүү. За тэгээд divine timing. За энэ араа сая дүнгээс адгуу зан ярьсан. Бурханлаг цаг гэж зүйл байдаг. За бурханлаг цаг нь ямар ач холбогдолтой юм гэхээр аливаа зүйлийн үр дүн, аливаа зорилготой хүрэх, мөрөөдөлтөй хүрэх, аливаа зүйл бүтэмж бүх одоо процесс тий бороо орох, цэцэг ургах одоо энэ амьдралын бүх процесс өөрийн гэсэн төгс төгөлдөр тэр нөхцөл нь бүрдээд төгс төгөлдөр яг болох цагтаа болдог. Та хүүхэдтэй болох, та эхнэр нөхөр хурмаа хийх, та амжилтанд хүрэх, цалингаа авах, өөрийн үеийн бүх зүйл өөрийн хамгийн тохиромжтой бурханлаг цагтаа болдог. Тэгээ тэр зүйлийг одоо үүсгээд өөрийнхөө байлгах гад тухайн үр дүн, тухайн процессыг илүү адгуурч илүү одоо нөгөө төвчээргүй, тэсвэргүйгээр хурдан болох гээд адгуураад байдаг тэр зам одоо байхын хувьд бол ялч 3 дахь группийнхэнд байгаад байна. Тэгээ энэ адгуу зам надад ч гэсэн бүр маш их байсан. Тэгээд азар би бас ямар ч зүйл энэ дээр хийлинг хийж хагаад хамаагүй бүр яг бараг л 95% таа ч юм уу эдгийж чадсан байгаа. Тэгэхээр энэ адгуу зам бол өөрөө маш том юм саад болж байгаа юм байна шүү гэдгийг бас анхаараарэ гэж хэлмээр байна. За дараач нь болохоор 10-ын сэлэм гарч ирсэн. Өдийг хүртэл амьдралдаа туулж ирсэн тэр туршлага тань маш их саадтай, алдаатай, оноотой, нухчаатай, уналттай байсан байна. Маш их шархуудыг авсан байна. Хүмүүсээс, хүн хоорондын харилцаанаас, мөнгнөөс, итгэлээс гэдэг гэх мэтлээ. Тэгэхээр энэ шархууд бол бас саад болж. Тэгээ энэ шарх яагаад саад болж байгаа юм гэхээр энэ шархан дээрээ ангаалт хийх, ангаагдаагүй учраас энэ бүхэн таны дараа дараагийн өсөлт, дараа дараагийн орлого, ажил, карьер, амжилт тэр бүх зүйлд чинь нөлөөлж ин гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ далд ухамсартайгаа ажиллах энэ шархуудаа эдгийх тал дээр бол анхаарах хэрэгтэй юм байна гэдэг нь үүнээс бол бас харагдаж байна. Хамгийн сүүлд бол The World үзэр маань бас доош харж буусан. Тэр та бүхний маань дараагийн цикл угаасаа эхлэх хараахан болоог байгаа юм байна. Бүгдээрээ дараагийн циклээ эхлүүлэхийн тулд энэ ангаах зүйлээ ангаагаад засаж залруулах зүйлээ фикс хийж засаж зассны дараа дараагийн бүлэгийн хаалга автоматар нэгднэ. Тэгэхээр яг нөгөө дараагийн бүлэг нэгдэхийн яг өмнөхөн үед байгаа. Тэгээ энэ бол төгсгөл биш. Энэ бол жинхэнэ эхлэл. Тийм учраас яг энэ ангаалтыг бол одоо зайлшгүй хийх шаардлагатай гэж бол уншигдаж байна. Би бол яг ингэж л тайлж гаргаж байна. Тэгэхээр манай 3 дахь группийнхэнд маань бол яалтчгүй ангаалт хэрэгтэй байх нэ. За тэгвэл дараагийнх нь болохоор сахиусаас танд өгж байгаа зөвлөгөө юу вэ гэдэг дээр. За The Empress үзэр доош харж болсон. A means positive affirmation
Many Choice, Butcher Shop буюу King of Nails. Та бол маш юм бүтээгч хүн юм байна. Аливаа зүйлийг бүтээн босгох, бүтээх, хийх, зохиох, үйлдэх тэ иймэрхүү ур шинж чанартай хүмүүс манай 3 дугаар группийнхан бас тоогооч байж болно. Хоол их сайхан идэх хүмүүс байж болно. Үйлчлэгээний салбарт ажилладаг хүмүүс гэж болно. За тэгээд хүнс хоолтой холбоотой салбартаас ажилладаг байж болно. Тэгэхээр таны тэр бүтээгч чанар бусдыг хайраар дүүргдэг, бусдыг сэтгэл ханамжаар дүүргдэг, бусдыг итгэл баяр тэр гоё зүйлээр дүүргэж өгд юм байна. Та хүнд үнэхээр үйлчилж чаддгийм байна. Гэхдээ энэ дээр нэг анхаарах зүйл нь өөртөө үйлчлэх тэр зүйл нь дутуу аваад байна гэсэн. Хүнийг хайрлаж чаддгийм байна, хүнд өгч чаддгийм байна. Хүнийг халамжилж чаддгийм байна. Гэхдээ өөрийгөө хайрладаггүй, өөртөө өгдөггүй гэсэн. Тэгэхээр яг энэ зүйл дээр бүгдээрээ анхаарах хэрэгтэй байна гэдэг ийм зөвлөгөө гарч ирж байна. За, дээрээс нь Empress үзэр маань доош харж бус. Тэгэхээр нөгөө өөртөө хөрөнгө оруулах. Өөрийнхөө дуртай зүйлд хөрөнгө оруулах, өөрийнхөө хүссэн зүйлдээ сурах те. Өөрийнхөө хүссэн зүйлийг худалдаж авах. Одоо юу гэдгийг өөрийнхөө гадаад имиж төрөх эсвэл эрүүл мэндэд мөнгө зарцуулахгүй хөрөнгө оруулахгүй байдаг ч юм уу тий. Тэгэхээр өөрийгөө хайсан, гээсэн, өөрийгөө золиослсон хүмүүс бас их байх гээд байна. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж, өөрийгөө тэтгэж, халамжилснаар бүх ангаалт чинь эхлэх юм байна шүү гэдэг ийм зөвлөгөө бууж ирж байна. Тэгээ илүү бүтээлч байх, илүү уян хатан байх, илүү зөөлөн байх, илүү ив нийтлийг ивийг сахисан за ийм зөөлөн чанарууд бас их дутагдаад байна гэсэн үг. Өөрийгөө хайрлахгүй, өөрийгөө золиослоод ирэхээр эмэгтэй хүн ч байсан, эрэгтэй хүн ч байсан илүү нөгөө догшин, ширүүн, хурц, ууртай яг тийм нэг эрэгтэйлэг шин чанарууд ихсээд ирдэг. Нөгөө уян зөөлөн, инэрэнгүй зөөлөн чанарууд байхгүй болоод ирдэг. Тэгэхээр яг энэ дээр манайхан маань ажиллах юм байна. За бас нэг өгж байгаа зөвлөгөө сахиусаас та бүхэнд сүүлийн үед зүүдээр дамжуулаад, дараг ирсэн хөдөлгөөн нөлөөллөөр дамжуулаад тэгээд маш их сүүлийн үед зүүдэлсэн байж болно. Янз бүрийн зүүд, ойр зүүдэлтгүй хүн чинь янз бүрийн зүүд маш их зүүдэлсэн байж болно. Сахиусан тэнгэрийн тоонууд, үгнүүд, тэмдэгтүүд, амьтдууд гэдэг иймэрхүү зүйлүүдээр бол сахиусан тэнгэрүүдээс та бүхэнд чиглүүлэг холбоо маш их ирж байгаа юм байна. Энийг бас та бүхэн анзаарсан байх. Тэгээ энэ дээрээ бас ажиллаарэ гэдэг ийм зөвлөгөө өгч байна. Many choices. Маш олон боломж гэсэн үг. Олон боломжийн үзэр маань өөрөө доошоо харж бууж ирж байна. Орж ирж байгаа боломж болгоныг авах гад байна гэхээсээ илүү нэг чиглэлийг, нэг сонголтыг, нэг боломжийг бариад явах хэрэгтэй байна гэдэг ийм том зөвлөгөө бууж байна шүү. За нөгөө хитрхи бүх зүйлийг хянаад, бүх зүйлийг аваад явах гад байна гэсэн үг. Хитрхи их ачаал дарамт өөртөө очруулж ийн гэсэн. Тэрний оронд илүү нэг чиглэлийг бариад нэг чигээрээ явах хэрэгтэй байна гэдэг ийм зөвлөгөө өгч байна. За тэгээ хамгийн сүүлд positive affirmation буюу нөгөө ангаалтын чинь хамгийн том дасгал ажил эерэг батламж өгүүдийг өөртөө хэлэх хэрэгтэй байна. Өөрийгөө хайрлах, өөртөө итгэх, итгэлээ олж авах, үн цэнээ дахин тодорхойлох гэдэг тийм тэр тал руугаа affirmation батламж өгүүдийг бас хэлвэл зохистой байна. Тэгээд энэ батламж үг болохоор манай Монтаро дээр ихний цуврал нь гарсан байгаа. YouTube дээр оруулсан санагдаж байна. Миний санахаар бол яг IG болон Facebook дээр бол яг мөнгөтэй холбоотой, санхүүтэй холбоотой, элбэг дэлбэг байдалтай холбоотой батламж үг бол орсон байгаа. Тэгэхээр энэ батламж үгийг та бүхэн бас өөртөө хийснээр далд ухамсарт суусан буруу итгэл үнэмшлүүд, шархнаас үүдэлтэй буруу одоо илэрлүүд, илэрхийлэмжүүд бүгд ингэж арилах тийм маш том юм дадлаг гэх юм уу? Ийм маш том ажил байгаа. Маш том дасгал байгаа. Тэрийг та бүхэн маань бас олоод тэгээд өдөрт чадвал 3 удаа, чадахгүй бол өглөө орой гэд 2 удаа бас уншиж байгаарэ. Тэгээд энэ бол ангаалт, сүнслэг ангаалт, сэтгэл зүйн ангаалт, далд ухамсарын ангаалт те маш том юм ангаалтын дасгал байгаа. Тэгээд маш завгүй байдаг амьдралын цаг хугацаанаас чинь нэг 2 минутыг л хомслохын дасгал байгаа шүү. За тэгээ өөрийнх нь энэ дасгал 2 минутын дасгал ч гэсэн энэ дасгалын нөгөө үр дүн ямар байх вэ? Ач холбогдол нь ямар байх вэ гэдгийг бас одоо надаар тайлбарлуулшгүйгээр маш сайн ойлгодог, үдийг мэддэг басан байх гэж бол бодож байна. Тэгэхээр тэр элбэг дэлбэг байдалтай холбоотой батламж үгээ маш сайн
үзээд байгаарай, сонсоод байгаарай. Тэгээд хамгийн гол нь тэр гэрэл гэдэг зүйлийг бас өөртөө олж хараад гэрлийг бас мэдэрч хэрэглэж чадж байгаа бол хамгийн хайртай хүмүүстэй бас шеэрлээ түгээгээрээ би заавал бол яг өөрийгөө хайрлах тал дээр affirmation бас удахгүй оруулах болно. За ийм зөвлөгөөнүүд буусан байна. Тэгээ 3 дахь группийг сонгосон та бүхэн маань энэ шинэ сар бол ерөөсөө өөрийгөө хайрлах, өөр дээрээ ажиллах, шархаа эдгийг хангах тэр тал руу бол чиглүүлж өгч байна. Тэгээд мэрэгэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд та бүхэн маань нэмэлтийг авахар бол IG болон Facebook-ийн чат руу шинэ сарны уншлагын 3 дахь группийг сонгосон нэмэлтээ авъя гэдээ ороод ирвэл энерги солилцооны төлбөрөө төлөөд шууд линкийг авчиж байгаа шүү. Бүгдээрээ нэмэлтээрээ уулзъя. Бүгдэнд нь амжилт Азийг хүсье.